Хаварч байна уу? За сайн байна уу? Сайхан урьдч байна. Сайхан урьдч байна уу? Сайхан хаварч байна уу? Гүмөр хөөрөлдөөний маань урилгыг сэтгэл дэлгэж хүлээж авсан танд нингүн талархаж байгаагаа юуны өмнө хэлье. За танд ч гэсэн бас урилга илгээсэнд бас талархаж байна. Яа, өнөөдрийн хөөрөлдөж байгаа хүн маань өөрийн сонгосон мэргэжлийн цөмийн физикч Б5 гэдэг хүн эмнэлгийн физикч мэргэжлэр мэргэшсэн. Таны түүхэл одоо өөрийн тань ертөнцөд их тийм одоо гоё, сонирхолтой, адармаатай тэгж нөгөө санагдсан судлаад явж байхад тэгээ хоёулаа хөөрөлдөө нөө 2008 оноос хойш судалсан, хийсэн, бүтээсэн за тэгээд тэр өөрөө олж мэдж танин мэдсэн зүрхний хайраа та олон түмэнд олон хэлбэрээр өгөөд таниулаад яваад тийм билээ. Тэгэхээр эхлээд хоёулаа 2009 оноос өмнөх хуудсыг нь зөвхөл гээд өөрөлдөө хэлье гэж бодож байна. За тэгэхээр яг 2009 оноос өмнөх чинь тэгээд яг хизэнээсээ эхлэх юм бэ гэдэг нь бас нэг жаахан. За Тэгэхээр би хамгийн яг эхлээд харин бол бодож байгаа тархин дотор ингээл нэг бүм хийгээд би ч одоо яах гэж амьдарч байна юу вэ гэж нэг хүнд нэг би сэтгэл оюун гэсэн 3B гуруула нэг тесэрдэг те яг тэр игзэгтэй мөч их юм уу эргэлтээ соёлтой хэлбэр их сонирхолтой байх болов уу гэж бодож байна. тийм яг хөө тэр бол одоо нэг баримжаагаар нэг 7-8 дугаар ангиас нэг тийм дурсамж орж ирээд исэн байлээ. Нэг надад аль хэдийн нэг юм хойд чинь нэг тэгэл нэг эд хөрөнгө тэгэл нэг ямар нэгэн тийм надад нэг юмнууд юм байг гэдэг мэдрэмж орж ирээдсэн. Тэгээд нэг хүмүүсийн өмнө ингэж юм ярьж байгаа дүрсүүд энэ төр орж ирээл. Тэгэл яваад идэг гэсэн. Тэгээд оюутан байхад бас нэлээд орж ирдэг гэсэн. Тэгээд энэ чинь нөгөө тухайн үед ингээд орж ирээл алгуулаад зүгээр ингээд нэг одоо санахад бол нэг 7-8 дугаар ангиас эхэлсэн байна. Тэгээд тэрийгээ ерөөсөө бодож ч үзээгүй. Яг тэрийг бодож эхэлсэн нь бол тэр хавдар судлалын үндэсний төвд ажилд орсон явж яснаа тэр 2008 оноос хойш бодож эхэлж байгаа байхгүй. Ер нь энэ чи яг юу болоод байна? Одоо энэ хавдар гэдэг өвчин чи яг одоо ямар учир чадсантай юм бэ? Ер нь би яг юу хийх гэж одоо ямар зорилготой ирсэн юм бэ гэдэг. Тэгээд ингээд амьдралаа ухраагаад ингээд бодоод үзэхээр ингээд яг би өөрөө ерөөсөө гэж зорж шийдвэр гаргаж ирсэн удаа байхгүй юм даа. Дандаа ингээд манай аавын хамгийн том ах нь тийм үзмөрч хүн байсан. Тэгээд тэр үзмөрч ах хүү дандаа намайг ингэж чиглүүлж за ингээд энэ хичээлээрээ явмаар юм байна. Одоо ингэж явмаар юм. Тэгээд ер нь цаанаас хал тэгэл ингээд зааварчлуулаад явж исэн юм билээ. Тэгээд хавдрын эмнэлэгт ажилд ороод ер нь уусаа ийм л учиртай байсан юм байна. Тэгээд ойлгосон гэдэг. Тэгэл ер нь тэр замлаараа явж байна да. 8 дугаар анги 7-8 дугаар анги гэдэг чинь нэг 15-аас 17 нас яг нэг шилжилтийн үе шүү дээ тийм ээ. Хүн ингээд нэг одоо том хүн болох гээд өсвөр нас ирчихсэн. Тэгээд нэг 18-аас 16 нас өрөөд паспорт аваад би ч одоо Монгол улсын иргэн гээд ингээд нэг тийм игзэгтэй тэгсэн мөртлөө нэг тийм нандин тэгсэн мөртлөө хаашаач гიშгэж болмоор тэгээ таныг ингээд чиглүүлж ирсэн хүнтэй байсан гэд бодохоор эргээгээд ингээд та ухраагаад бодохоор одоо тэр хүүхэд насаа тэр аваг ахын чиглүүлж ирсэн тэр чиг баримжаад нуудыг одоо та эргээд харахаар ямар талаас нь ямар өнгнөөс нь та толдож харж байна вэ? Ер нь ингээд байгаа. Намайг яг ингээд явуулсаар байгаад ер нь тэр хавдрын эмнэлэг дээр аваач байсан юм байна л гэж бодсон л доо. Учир нь бол энэ хүн ер нь нэг ухаарахын тулд ерөөсөө зовлон ерөөсөө хүнийг ухааруулах ганцхан зүйл байгаа юм. Тэр нь бол зовлон. Зовлонгоо харуулж болно, зовлонгоо мэдрүүлж болно. Тэгэхээр хүн ерөөсөө хүнийг энэ дэлхий дээр ерөөсөө ганц эргүүлдэг, ганц ухааруулдаг, ганц зөв зам руу залдаг юм бол ерөөсөө ганцхан зовлон л юм л ерөөсөө. Тэгэхээр миний хувьд бол
тэр хавдар судлалын үндсэндээ дээр байгаа тэр зовлон надад харуулах гэж ингэж залж явсан юм байна гэж л ойлгосон. Тэгээд тэр болтол бол би өөрөө ерөөсөө огт шийдвэр гаргаж байгаагүй юм бэл. Эмнэлэгт ажилд ороход хүртэл манай цөмийн судалгааны цөмийн физикийн салбарын гол багш Хүүхэн хүү гэдэг профессор намайг дуудаад хавдар судлалын үндэсний төвөөс хүүхэд ажилд авна гэж байна. Миний хүн очиод ярилцлага өгөх. Гэдгсэн. Тэгээд би очиод ярилцлага өгсөн чинь тэнцээд тэгэл орсон. Тэгээд ер нь ингээл намайг дандаа ингээд би өөрөө ерөөсөө шийдээгүй ингээд дандаа явуулсаар байгаа л хавдрын эмнэлэг дээр очсон. Нөгөө сайн багштай тийм байна. Сайн багштай ингээд зүрх бүр ингээд сонирн боллоо. Одоо яг надаас өөр хүн очсон бол бас яг ямар хөө байх байсан тий. Тэгэл бодохоор ер нь одоо ингээд цаанаасаа зохицуулахтай байсан юм байна даа л гэж бодоод байна. Сайн эцэглэхийг олж төрөх сайн багш нартай уулзна гэдэг бол одоо хүмүүн болж төрсөн бидний хувьд их чухал зүйл юм шиг байгаа шүү тий. Тэгэхгүй тэгээд чиглүүлэх хүн хэрэг байхгүй бол та сонирхолтой хөөгд ч юм уу, хүслээ хөөгд ч юм уу, мөрөөдлөө хөөгд ч юм уу, эсвэл цөмийн физикээрээ дан түүнийгээ дагаад явчих бас магадгүй шүү дээ, тийм ээ. Тийм ер нь өмнө амьдралд чинь маш олон сонголтууд байж идэг. Тэгээд ямар сонголт хийх нь бол тухайн одоо маш олон зүйлээс хамаарж байгаа. Тэгээд тэгтэл өөрөө яг ингэж зорж нөгөө шийдвэр гаргахгүй, сонголт хийхгүй ингээд цаанаасаа өдөртөгдөөд яваад байсан байна гэдгийгээ сүүлд ухаарж байгаа л да. Тухайд бол юу ч анзаарахгүй шүү дээ тэр чинь. Харин тийм. Тэгээ би таны олон рилүүд, олон үгсэн ярилцлага тэгэл бүгднгийн үзхийг хичээсэн тэр дундаас хайр гэдэг зүйл нь зүрхэн хүрдэн дээр ингээд байж идэг зүйлийг ингээд хүмүүст өгнө. Бид нар ингээд хүмүүст олон төрлөөр өгөөд хайраа өгөөд илэрхийлээд яваад байгаагаа төдийчлэн бас нэг сайн одоо баримжаалдгүй юм уу мэддэггүй юм шиг байх юм. Тэгээд ухаарал гэдэг зүйл хайрын одоо хувирсан хэлбэр байж болох уу гэдгийг би танаас асуувал. Одоо жишээ нь та хавдар судлалын эмнэлэг дээр очичоод зовлонг ингээд хараад, ухаарад, ойлгоод тэгээд тэр ойлгосон ойлголтноос буюу чин үнэн зүрх сэтгэлээсээ та ойлгосон ойлголтуудаа ард түмэндээ өгöd байгаа шүү дээ, тийм ээ. Солонгост очиж яриад, байгууллагууд дээр очиж яриад, рил хийгээд ингээд одоо хоёлаа гэхэд алсаас ингээд яриад сууж ийн гэдэг нь хайр гэдэг зүйл ухаарал болж хувирдгийн болов уу? Энэ талаар таны бодлыг сонсвол. Яг энэ гүндээ болохоор бүр нариндаа болохоор ерөөсө бүх юмыг хайр юм бэл л тэ. Тэрийг бодол гэж нэрлэнэ үү, ухаарал гэж нэрлэнэ үү, уур гэж нэрлэнэ үү, ерөөсө бүх зүйл яг хайр юм бэлээ. Ерөөсө энергийн түвшиндээ. Тэгээд энийг болохоор хүмүүс яг энэ орчлын яг энэ талаас нь тайлбарлавал зүгээр юм уу? Энэ орчлын ертөнцийн дээр ерөөсө ганцхан энерги гэдэг л юм байна. Ганцхан ерөөсө гүндээ. Энийг нь бол шашныхан бол хайр. Яг энийг ерөнхийдөө хайр юм байлээ. Бол нь хайрын энерги юм байлээ. Тэгтэл яг энүүгээр бүх зүйл хийгдсэн юм байлээ. Яг энүүний хувирлал нь одоо энэ энергийг хүн энэ махан бий болсон байна. Яг энэ энергиэр бид нэр ингээм амьсгалж байгаа юм байна. Энэ энергиэр бид нэр ингээ бодож сэтгэж байгаа юм байна. Үйлдэл хийж байгаа юм байна. Энэ энергийг хувиргаж бид нэр одоо үг болгож, инээд хөр болгож, баяр хөр болгож, уур болгож, ингээд үйлдэл болгож ингэж ашигладаг юм байна. Тэгэхээр яг түрүүний асуултанд хариулахад яг ямар төвшөнд хэнд зориулж хариулах вэ гэдгээсээ хамаарат ингээд нөгөө тайлбарууд их ондоо орж ирэх юм билээ л дээ. Зөв. Түүнээс бол яг тухайн яг миний мэдэрсэн ингээд бусд хүмүүст ойлгуулах юмсан гэж бодоод байдаг зүйл бол ерөөсөө за яг хайр гэж нэрлэнэ үү, энерги гэж нэрлэнэ үү, одоо юу гэж нэрлэнэ үү? Энэ оршихуй бол тэр чигтээ ерөөсөө нэг энерги гэдэг ганцхан зүйлээс хийгдсэн байна. Та би ялгаагүй юм байна. Тэр хавдрын эрүүлээс ерөөсөө ялгаагүй юм байна.
бүгд адилхан тэр яг одоо энерги гэдэг зүйлээр хийгдсэн юм байна. Тийм учраас яг тэр нэг ойлголтод хүрчих юм бол ингэж бие биенээ ингэж одоо элдвээр хэлэх шаардлагагүй юм байна. Ингэж ууралж зарах ч албагүй юм байна. Ингэж одоо улсаа тонон дээр эмдэх ч одоо шаардлагагүй юм байна. Энэ гэдгийг нэг ойлгочвол заавал ингэж амтан авч идээд авах шаардлагагүй юм байна. Одоо ялангуяа одоогийн нийгэм сонголтууд олон болсон байгаа. Тэгээд энэ нийгэм сайхан болох юм байна. Нийгэм сайхан бол эндээс ингээд сайхан одоо удирдагч нар төрөөд улс орныг бол сайхан авч явах юм байна гэдэг нэг гаргалгаа болж харчаад тэгээд хүн болгон нэг мэдрээсээ ойлгосоо гэдэл одоо өөрийнхөө чадхын хэмжээнд яриад байгаа. Харин тий таны ярьж байгаа энэ өнгө сүлэлдэн энэ нэг оруулж ирж байгаа зүйл их нэг талдаа сонирхолтой, нөгөө талдаа ингээд зарим зүйл төр бүр ингээд зог тусаад хармаар нэрээ тийм биш шүү гэд хүнд бүр одоо жишээл надад ингээд ухаарал маш ихээр өгöd байгаа байхгүй юу. Тэгэхээр та сая хайрыг их дэлхий бол тесрэлтээс үүсэхдээ хайраас л үүссэн байна. Бүх юм хайраар амьсгалж байгаа юм байна гэдэг их гоё юм ярьчлаа. Тэгээ та бол агаар хоолтон гэсэн тодтголтой. Тэгээ одоо хүн бодно шүү дээ тий. Нэрээ ингээд би таны ингээд содолж явж байгаад агаар гэдэг үгэн дээр ингээд жоохон төвлөрүүлээд юм уу жоохон ингээд бодсон чинь нэрэл бид нар ингээд унтаж амарчаа сайхан 8 цагаа унтчаа сэрэл босохта хамгийн түрүүнд нэрэл агаараар хооллож агаараар бүр нэвт бид нар бүрэн гүйцэд амьсгалт юм билээ шүү дээ. Тэрийгээ ч гэсэн мэдэхгүй ингээд тэгэхээр агаар хоолт тэгэхээр баг ингээд хоол шиг ингэж барьж авд идэх гээд нэг тийм хайрцагт орсон байгаагаа мэдэрсэн. Тэгээд тэрийг мэдрүүлж өгсөнд нэг гүн талархаж байгаагаа илэрхийлээ. Тэгээд энэ олон зүйл байхад та яагаад агаар гэж энэ гайхамшигтай зүйлийг сонгож аваад агаараар бид нар тэгээд одоо агшин ихшин бүр хооллоод байна уу? Энэ тухай хоёлаа жоохон хөрөлдөл. Энэ чинь за 15-6 жилийн өмнөөс анх олж мэдсэн. Тэгээд их гайхажсэн тэгээд хойд. Тэгээд бол төд удалгүй 2-3 жилийн дараа өөрөө агаар хоолтон болъё гэж муухардаад хойд ер нь энэ агаар хоолтон гэдэг энэ ойлголт бол эртний судар номууд дээр бол олон мянган жил явж ирсэн юм байна лээ. Нууц төвшөндөө. Олон нийтэд нээлттэй болгосон нь бол Австралийн Jasmine гэдэг эмэгтэй 1997 онд хамгийн анхны тэр номоо бичээд агаар хоолтны талаар ном бичээд тэр нь бол одоо их бүгэн болоод тэгээд ер нь одоо орчин үеийн соёл иргэншилт бол нээлттэй мэдээлэл болсон. Тэр нь одоо ялангуяа бяцлагч нарын одоо мөрөөдлийн сэдв болсон. Тэгээд Jasmine болохоор 21 хоногийн агаар хоолтны шилжилт гэдэг ном бичээд 21 хоног нь бол 7 хоног буран мацаг, 7 хоног усан мацаг, 7 хоног жүүс мацаг. Тэгээд 21 хоногийн дараа бол хүний бие шоконд ороод тэгээд өөр энерги их усруу хайж эхэлнэ. Ингээд тэр болтол нь ингээд биеэ дадуулаад ингээд явсаар байжгаад агаар хоолтон болох боломжтой. Энэ бол маш success rate гэдэг чинь нөгөө амжилтын үр дүн нь бол их багатай. 10% нь бол амжилтанд хүрдэг юм арга гэж тайлбарласан. За тэгээд яг энэ аргаар бол маш олон хүмүүс нас орж исэн. Мохортад. Тэгээд өөрөө бол их болгоомжлуулсан байдаг. Тэгээд тэрнийг бол хүмүүс тоохгүйгээр тэгэл юунда өөрсдөө дур сонирхол төвтлөгдөөл маш олон хүмүүс хичээжсэн. Тэгээд миний хувьд гэсэн тэдний нэг нь. Тэгээд би чинь 13-4 оны багцаанд өөрөө яг тэгж мохордаад 5 хоног хагас хуурай мацаг бариад юу ч авахгүйгээр 5 хоног хагас болонгууд ер нь хүн ингээ 3 дахь хоног дээр ер нь өгч болохоор юм. Тэгэхээр бол яг ингэж бол том зөвлөхгүй. Шинжлэх ухаанд болохоор бол хүн ус уухгүйгээр 5 хоног, ус уухгүйгээр 3 хоног, хоол идэхгүйгээр 5 хоног илүү 7 хоног илүү тэгж тэсгэл боломжтой гэж ярьдаг. Тэгээд энэ ч угаасаа бодиттой ортой учраас маш олон хүмүүс өлсөмлөнгөөр нас ороод байгаа тийм. Тэгэхээр
бид нар бол айхтар тэгж муухраар над шиг тэгж юу яаж болохгүй, цэтгэж болохгүй. Тэгээд сүүл биш нэг нэлээд өглөөд болоод гэрийнхандаа баригдаад тэгээд дөрвөн дууд нь барин энэ төр болоод манай ихээр хайж гээ би ингээд нэг юм хийжсэн бата бүли яваарья. Тэгээ буцчихсан. Тэгээд сүүлд энэ 2 жилийн өмнө Элитомеломын гэдэг агаар олдог багш ирээд айхтар зэмлсэн л дээ намайг. Энд чинь амиа орлох гэж юм яах чам чи ингэж болохгүй шүү дээ. Ингэж муухардж болохгүй шүү дээ. Би бол одоо ингээд хэдийнэ ингээд 30 40 жил ингээд одоо хэдэн 10 жилээр яг ингээд тодорхой хэмжээнд дасал болгоцсон байгаа биеийг өөр шин одоо горим руу шилжүүлэхийн тулд ер нь айжм ингэж горимоор шилжих хэрэгтэй. За өөр бол тийм HD юм шиг тийм гэрлийн эфирийн хагалгаа тэргээд тийм маш өндөр технологи аргууд бол байна. Гэхдээ тэр нь бол одоохондоо биднэрт хүртээмжтэй биш байгаа учраас нийтлэг арга бол бодиттой арга бол маш айжм шилжилтийн арга байна гэж байна. Тэгээд тэр айжм шилжилтийн аргыг заадаг тэр багшиг өөрж авчираад байна. Заадаг агаар холдог гэдэг нь бас их сонирхолтой. Ер нь ингээд хамгийн гол нь тэр хавдар гэдэг өвчлөл чинь бол ерөөсөө бохирдлоос үүсэж байгаа юм байна. Гол бохирдол бол амаар орж байгаа юм байна гэдгийг олж мэдээд миний итгэл хувийн итгэл үнэмшил бол тэгээд энэ амаар орж байгаа бохирдлыг ерөөсөө багасгах буюу бүр огт оруулахаа болчвол хүний бие бол айхтар маш эрүүлчих юм байна. За тэгээ энийг бол хүмүүс ойлгуулахын тулд ингээд эрүүл хооллолт, зөв хооллолт гэдээ ярихаар бол тэгээ гадуур аль хэдийн өлөг болтлоо хүмүүс ярьсан. Тэгээд сонсдог үнчүү болсон энэ төр юм шиг байна. Тэгэхээр нэгэнт бүр ингээд оргилын ярьчвал бүр одоо ийм боломж байна цаана чинь тийм. Тэгэхээр ядаж хүний бие бол энэ одоо огтоос хоол идэхгүй байхын потенциалтай байтал зүгээр хоолыг багасгах бол юу юм бэ гэдэг өнцгөөс нь тайлбарлая гэж бодсон. Хоолыг багасгах гэхээр хүн болгонд боломжтой штэ гэж шууд л орж ирнэ. Боломжтой. Тий. Боломжтой зүйл рүүгээ хүн чинь хөтлөгдөд явахаараа тэгээд таны хэлж байгаагаар оргилыг нь хартсан байхад нэг шатаар хагас шатаар ахиад авахаас бүрэн боломжтой байхаа. Таны нэг дотоод ертөнцийн илрэл маань гадаад ертөнцийн байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд за сахилга баттай байна гэж ярих амархан түүнийгээ хэрэгжүүлээд ингээ явж байгаа хүн бол яг л ингээл гадна талаасаа харагддаг. Тэгээд би таныг хараад за яг ингэж ярьж байгаа зүйлээ ягштал одоо 100% мэдгүй 1000% гэж хэрвээ өөрөө тэгж тодорхойлсон бол тэрэндээ нэлээд дөхдөг 199% ч юм уу тэгж амьдралынхаа хэм маягийг байлгадаг хүн байхаа гэж бодсон. Тэгэхээр хэрвээ та нууц бишвэл биднэрт өөрийнхөө нэг өдрийн амьдралын ийм рутиныг, тойргийг, дадлыг, зуршлыг 2008 оноос хойш ойлгоод амьдралдаа хэрэгжүүлсэн тэр яг л дадал болгодог ийм болоод би одоо мах хэрэглэхгүй 40 жил болсон гэж ярьж хэрвээ болох бол бид нартай тэр дадал зуршлаасаа хуваалцаж болох уу? Ер нь 2008 оноос бясалгал хийж эхлээд тэгээд зүрх ер нь нэлээд зөөлхөн болчихсон л улам. Зүрх зөөлхөн болоод уур бол нэг би чиг муухар тэнэг маш тэнэг ууртай чадахгүй гэж багасаа л нэг тийм. Тэгээд одоо ингээ анзаарахаар бол нэг 70% таа бол уур буурсан байна л. Хойд бол бүр үнэхээр би одоо бодоход нэр яагаад тийм тэнэг юм болоо гэж боддог гэсэн. Яагаад тийм тэнэг ууралдаг байсан болоо гэж боддог гэсэн. Тэгээд одоо тэр ууралсан жишээнүүдээ ярихаар бол ярилтчгүй нэр ичмэр. Тэгээд одоо бол 70% таа буурсан байна. Тэгээд ерөнхийдөө амьдралын хэм маяг гэхээр бол 2008 оноос хойш дандаа л хэсэг веган байсан. Сүү цагаат явахт идэх. Одоо бол цагаан олдсон байгаа. Монгол сүү цагаатыг бол идэж байгаа. Тэгээд агаар олдны дасгал бясалгалуудаа бол давхар ингээ хийгээ явж байгаа. Өглөөдөө ер нь нэг амьсгалын дасгал хийдэг. Оройдоо нэг цаг орчим бясалгал хийдэг. Тэрнийхээ дараа бас амьсгалын дасгалын
амьсгалын агаар олдныхоо дасгалыг сэдэг. Тэгээд цагаан хоолыг бол ингээд жирийн л цагаан хоолнууд идэж явж байгаа одоогоор. Хүмүүсийг болохоор ингээд маш бага эдээч хоолыг бүр багасгаач, бүр мах эдээчээ гэж зөвлөд байгаа. Учир нь бол миний хувьд болохоор нэг юм байна. Элитом гэдэг агаар олдны багштай зөвлөлдөөд би бол ингээд хоолнд бол ерөөсөө татагдхаа болсон. Одоо миний сэтгэл санаа бол бүр идэхгүй баймаар байгаа байхгүй яа. Тэгэхээр бол ингээд би өдөө нэлээ удаг гадагшаа бас тэмдэглээд тэнгүүд нөгөө хоол олж идэх гэдэг бол нэг тийм амархан биш байна. Ялангуяа өдөө явахд бол тэгэхээр нэг хоол идэх бол их төвхтэй ингээл нөгөө цаг боллоо гээл нэг хоол идэн тэгэл амандаа хийгээл жажлаа тэгэл залгаал надад тэртэй санагдаад байгаа. Тэгэхээр дээр нэмээд нөгөө махгүй хоол цагаан хоол олж идэх гэдэг нь бол өөр жоохон гэдэг зарим тохиолдлууд их төвхтэй болоод байгаа учраас бүр хоол идэх тийм дуршилтай бол биш. Тэгэхээр одооноос би шууд огт хоолоо идэхээ болоод шууд ингээд явчихад бол нэг 2-3 хоног гүрийгээл цаашаа бол ерөөсөө юуха болчихсон юм. Ерөөсөө тэгж нөгөө ядарч хүнд хэцүү байхаа бол болчихсон юм. Тэгтээ нөгөө одоо ингээд ийм туранхай байгаад байна. Тэгэнгүүт бүр ингээд дахиад агаараараа сайн ингэж нөгөө шимт ижил авч чадуулаагүй байж энийг ингээд шууд болчхоор илүү турчих гадах юм. Яг. Тэгэхээр хин бол элитон багш бол юу гэж зөвлөсөн нь гэхээр ингээд бие ингээд нэлээ ингээд дуртай болтолно. Хоолоо бол яг эдгээр идээд явж явах хэрэгтэй. Тэгээ агаараасаа бол ингээд оюун санаанд чи итгэл чинь хангалттай суугаад ингээд нэлээ ингээд бас энерги орж ирээд явах хэмжээний болоод ирэхээр бол хоолоо багасгахаар бол аяндаа угаасаа ингээд дуршилт ч мөр илэрхий ингээд багасгаад ирчих тийм аа. Тэр бол хүчилж болохгүй. Хүний нөгөө бие рүүний цанаандаа тийм учраас бол шилжилтийн процесст бол ингэж айхтар ач холбогдол өгөх шаардлагагүй л гэдэг. Тэгээд одоо ямар ч гэсэн тэр зөвлөмжийнхаа дагуу явж лээ. Одоогоор бол зөвхөн жирийн цагаан хоолтой явж байгаа. Нөгөө сава бэлтгэх нь шүү дээ. Тэгээд сава бэлтгэхдээ өөж тэгээд дасгах маягаар л. Тэгэхээр энэ дэр ингээ яхаар нөгөө бие сэтгэл оюун гэсэн 3 биений сэтгэл гэдэг биеийг сайн дадалжуулж чадах юм бол бие бол ер нь бидний гарт байгаа дах шиг байгаа шүү тийм ээ. Яаж л бол яаж ингэж удирдах бас болмоор юм шиг л харагдаад байгаа юм да. Энэ дээр хүний одоо нөгөө онцлог бол ондоо. Тэгэхээр мэдээж нөгөө миралагдуу тэр хүмүүс бол хоолыг эрчимтэй багасгаад явхад ч гэсэн айхтар их нөлөөлөл орохгүй байх боломжтой. Одоо нөгөө ядарч сулдахгүй байх боломжтой. Миний хувьд ч юм болохоор ингээд бие дээрээ ингээ хурц дандаа туршилтууд ингээ хийж явсаар одоо бие бас нэлээ нэг туранхаагаар бас нэлээ явуулсан байна. Тэгээд бас нэг энээсээ илүү ингээ бүр нөгөө туршилтуудыг хэтрүүлчихвэл бас жоохон нийгэм бол бүр хүлээж авахгүй хэмжээний болчих гээд байх учраас айхтар их хүчлэхгүй л. Одоо би нийгэмд ингэж одоо сошиалар ил гардаггүй бол би бол хэдийнэ шууд нэг цуслан дээрээ ч юм уу тийм нэг ууланд ч юм уу хичээлэхтэй ингээл хүчилчмээр л байгаа. Миний сэтгэл бол аль хэдийн бэлэн байгаа тэрнээ. Тийм дээ. Тэг ингээ ярихаар хоёлаа Монголын 4 улирал руу орохоор өвөг дээдсийн амьдарч ирсэн амьдралын хөвшил рүү ороод зөвхөн өвлөл махаа иддэг байсан шүү дээ. Тэгээ одоо хэрвээ агаар олтон гээд тэрлөө олон нийт ингээд хамраглаа гэж бодоход өвөл яах юм бэ? Махаа идэхгүй бол болохгүй шүү дээ. Бид нар уурга юунаас авах юм бэ гэж хамгийн энгийн асуултууд танд зөндөөл тавигддаг байх. Энэ тухайтад таны бодлыг сонсвол. Тийм маш олон яг энэ асуултын дандаа ирдэг. Тэгээд Монголд манай нэг таньдаг дүүгийн найз жил 6 сар агаар болтон байсан Монголд. За. Тэгээд тэр залуу бол зүгээр л яваад байсан. Тэгэхээр нөгөө юм боломжгүй гэдэг юм бол ерөөсөй байхгүй мэл. Тухайн хүн үнээсээ л болно. Өвөл
өвөл тасалгааны цэцэг ургадаг. Ургадаг. Тэгэхээр бол бид нэр өвөл тэгтлээ их даардаг шүү дээ. Байн гадаа зогсдог шүү дээ. Тэгэл дулаахан хувцас өмсөл гардаг шүү дээ. Одоо бидний бүр дээр үеих шиг тэр өвгдөөцийн үеих шиг тэгж даархаа болсон бүр. Тэ? Дулаахан гэрт байна, дулаахан машинаар явж байна, дулаахан автобус унаагаар явж байна. За тэгээд эхлээд бол нэг юм байна. Би нөгөө байгууллагуудад танилцуулаад яваад байгаа илтгэгчид дээр бас нэлээд танилцуулт ярьдаг л та зүгээр агаарт бол бүх юм байна. Энэ нь бол шинжилгаанаар ингээд маш нарийн тайлбарлаж байгаа л та. Тэгэхээр миний ч талаас нөгөө нэлээд удаан яриа болохгүй хэлдэг нөгөө тайлбарна. Зүгээр яг үнээр нь мэдэж авах сайхан л байна. За ингэж за би бол хамгийн эхлээд ус хэрэгтэй байна тий. За агаар хоолтон чинь нэг ус уухгүй байж яаж болж байгаа юм бэ гэж аахгүй. За тэгэхээр ус гэдэг чинь юу юм бэ? Ус гэдэг бол хоёр ус төрөгч нэг хүчил төрөгчийн атом баггүй H2O гэдэг шүү дээ тий. Тэгэхээр тэр бол хоёр ус төрөгчийн атом нэг хүчил төрөгчийн атом нийлээд ус болно. Одоо бол дэлхий дээр өдөрт 900 литр усыг агаараас үйлдвэрлэдэг төхөөрөмжүүд гарсан байж байгаа. Нэг жижигхэн авдрын тал шиг тийм төхөөрөмж авчираад тавилаа өдөрт 900 литр ус үйлдвэрлэн агаараас. Хамгийн тэр бол энэ дэлхий дээр байгаа хамгийн хүчтэй төхөөрөмж. Өдөрт агаараас 100 литр ус үйлдвэрлэдэг өстой тийм төхөөрөмж бол хаасаагүй байна. Энэ Хятадаар дүүрэн байна, Америкаар дүүрэн. Худалдаанд байгаа. Тэр нь юу гэж юм гэхээр агаараас ус төрөгч хүчил төрөгчийг сорж аваад нийлүүлээд ус олголоо тэгээ шууд гаргаж байгаа юм. Зүг. За тэгэхээр бидний бие одоо потенциалтай ямар чадамжтай биологийн үйлдвэр вэ? Бидний бие юу үйлдвэрлэдэг вэ? Тархинээс, элэгнээс, бөөрнээс ингээл одоо нийлэгдсэн одоо тэр нөгөө эрдэсүүд хүний бие бол маш олон юм үйлдвэрлэдэг байлээ. Тэгэхээр бид нар бол биедээ ус үйлдвэрлэл гэдэг зөвшөөрлийг өгөхгүй л яваад идэв. Бидний тархин дах одоо мэдээлэл хүний бие усаа өөрөө үйлдвэрлэх боломжтой гэдгийг тархи олгоод биедээ зөвшөөрлөө өгөх юм бол бие бол хэрэгцээтэй юм бүгднийг үйлдвэрлэх боломжтой. Яг адилтгаж тайлбарлах юм бол хоёр компани, нэг нь бол барилгын компани, нэг нь бол одоо худалдааны компани ч юм уу тийм. Хоёр компанид нь хоёуланд нь адилхан барилгын материал аваачаад өгвөл барилгын компани нь бол сайхан байшин бариад тавьчихна. Худалдааны компани нь бол нөгөөдхийн буцаага жижиглээ зарчна. Байшин болгож чадахгүй. Тэгэхээр бид нэр бол яг худалдааны компани шиг нь байгаад байгаа юм. Энэ хоёр юугаараа ялгаатай юм гэхээр зөвхөн тэр нөгөө know how буюу тэр технологи л мэддэг. Түүнээс бол өөр одоо гавьтай өөр юм байхгүй шүү дээ. Тэгэхээр бид нэр бол тархиндаа тэр know how буюу одоо тэр мэдлэгийг тархиндаа суулгаж өгөөд итгэл хэлтэй тэр чинь. Тэр ойлголтыг суулгаж өгөөд итгэлийг суулгаад өгчих юм бол бие бол ерөөсөө шаардлагатай юм одоо бүгднийг нь олдворлчихна. За тэгэнгүүт нөгөө талаас нь тэр витамин гэж нь уурга гэж нь уурга гэдэг чинь юу юм? Тэр мөн адилхан ус төрөгч азот хөхөр гэдэг нэг хэд хэдхэн элементээс бүрдсэн молекул байт юм л юуны уургийн молекул. Тэгэхээр нөгөө уургач нь мөн ялгаагүй энэ агаарт өчнөө олон элементүүдээрээ задарсан байж байгаа. Тэгэхээр одоо бол яаж юм гэхээр энийг ингээд тайлбарлахаар бас нэг юм тайлбарламар санагдаад байна. За хамгийн нэгдүгээрт 1960 оноос ер нь цэргийн судалгаанууд ч маш тийм юутай судалгаанууд хийдэг байхгүй нөгөө санхүүжилт сайтай маш нарийн технологи судалгаануудыг цэргийн судалгааныхан хийдэг юм бэл.
Тэгээд тэр нь бол ингээд дараад нь иргэний нөгөө хэрэглээнд нэвтэрдэг. 1960 оноос ер нь дайнд явж байгаа цэргийн албаныханд ингээл тогооч хүнс хүмүүсийн ингээл байн хамт явуулаад ахаар бол их төвөгтэй байсан учраас агаараас одоо хоол хийчих боломж байна уу гэдэг судалгаа 1960 оноос эхэлжсэн. Тэгээд тэр нь явсаар байж байгаад амжилттай болоод 2022 оноос бол юун дээр 2022 оноос энгийн компаниуд тэр нэг стартап компаниуд агаараас уурга буюу мах үйлдвэрлэж эхэлсэн. Тэр худалдаанд гаргаж байгаа. Америкийн, Финландийн, Английн зөндөө олон компаниуд агаараар хийсэн мах гэж зарж байгаа. Уурга. Тэгэхээр эдгээр яаж ийм гэхээр агаараас тэр нөгөө элементүүдийг соруулж аваад эсэлтүүлээд тэрийгэ шүүгээд ингээд нягтршуулаад шууд мах болгочихж байгаа юм. Тэгэхээр агаарт бол тэр их нөгөө юунууд нь түүхэн идүүд нь бол байна. За тэгэхээр бид нэр бол өөрсдийнхөө биед зөвхөн тэр зөвшөөрлийн төгсдөг. Тэр арга барилыг зааж өгөх. Тийм дээ. Тэгэхээр л таны ярианаас итгэл гэж юу юм бэ гэхээр мэдээллүүд байгаа шүү дээ. Мэдээллүүд чинь хоорондоо маш нэгт оюутай холбоотой байгаа. Гэтэл одоо за манайд бол 90 оноос хойш Европ буюу өрнөдөд бусад орнуудад чухам ямар байсан. Ер нь бол дэлхийн нийтээрээ цөөхөн хэдэн эрх мэдэлтэй хүмүүсийн таны саяны ярьснаар судалгаа маш өндөр түвшинд хийгдсэн хүмүүсийн гартар тэднэр байлаа шүү дээ. Одоо л нийт даяараа бид нар хүүе гэж мэдэж авч байгаа юм чинь тэгвэл өөртөө ихтгэл суулгахын тулд агаарт Ардын багш улмгаа тэгж хэлж ирсэн юм. Орчлон хорвоо ертөнцид нийлийн огторгойд бүх юм байгаа хүүхдүүд минь. Яг зориод та бүхэн судлах юм бол юу ч авч болно шүү гэж хэлж ирсэн үг өгүүлбэр тантай ярьж байхад орж ирж байна. Тэгэхээр яг тэр мэдээллүүдийг хэрвээ өгөөд өөртөө ихтгэл үнэмшил үүсгээд тархиныхаа нэг чойжийг задлаад өдөө онгойлгоход л уул нь бас боломжийн юм таавал яриад л таниулаад л олон түмнийг соён гэгэрүүлээд л байгаа юм байна шүү дээ. Тийм, ер нь бол тийм. Тэгээд энэ агаар холтон гэдгийн технологи нь өөрөө заавал нэг бүрэн 100% хэрэглэхгүй байлаа ч гэсэн хүн болгон ер нь энийг нэг сайдар ойлгож хэрэгтэй. Одоо арга барил технологи. Яагаад тэгж хэлээд байгаа юм гэхээр амьдрал бол баялаг. Хинээч амьдралд бас нэгэн газар ямар нэгэн шалтгаанаар 2-3 хоног магадгүй хэд хоног саатах тохиолдол үүсхийг үгүйсэхгүй. Энэ тохиолдолд бол хүн хамгийн үзэгт гэрэл гэдэг шиг сайхан амьд гэдэг одоо байж ах боломжтой шүү дээ гэж бодогдод байгаа. Тэгэхээр заавал тэр нийтлэг шинжилгээ ухаанаар 3 хоног усгүй бол тэгээд баяртай болно. 5 хоног юм 7 хоног хоолгүй бол баяртай болно гэдэг одоо нийтлэг итгэл бол тийм байна шүү дээ. Одоо хүн төрөлхтний шинжилгээ ухаан угаасаа тэгээ хэлсэн учраас. Тийм ч учраас энэ нөгөө Африкийн орнуудын хүүхдүүд энэ төр чинь Африкийн орныхан төр чинь хоолгүйгээр өсвөл нэрвдэдэг шүү дээ. Гэтэл энэ Монголд ирээд байгаа тэр хүн бол 25 жил яг ийм хэв маягаар амьдарч байна. Гэвч тэр Америк хүн Элитамеламин гэдэг Ohio'д төрсэн мөлий. Ohio гэдэг нь бол яг Монголтой адилхан бүсэд байдаг буюу цас ордог хүүдэрдэг газар байгаа байхгүй. Тэгэхээр бүр хүүтэнд ч гэсэн тэр хүн байж үдсэн байна. Одоо бол ингээл орноор аялаад явж байгаа. Яг одоо бол Кен гэдэг Африкийн алуу орноор явж байгаа л та. Тэгэхээр бол ингээд эрсдэл суур амьсгал энэ тэргэл ялгаагүй л дахиад нэг тархины цойж болцсон байгаа байхгүй бид бүгдий. Тийм байна. Тэгэхээр одоо ч бас нэг үе бодоход мэдээлэл дэлгэгдээд өөрөө л хүн хэрвээ хүсэх юм бол гүнээс нь ойлгох бас их сайхан боломжтой эрен үед амьдарч байгаа. Тэгээ таны яриан дундаас, ярилцлагууд дундаас нэг тийм товоож тодроод байсан өнгө нь юу вэ гэхээр 2003 оноос бол их дэлхийн энерги дээшилсэн. Түүний оргил нь 26, 27, 28 аа. Энэ бол бүр үнэхээр гайхамшигтай он цаг үед бид нар амьдарч байгаа шүү гэж таны дуу хоолой их тод
тийм сайхан уян гарч ирж байсан. Тэгэхээр энийг нийт даяараа юм уу бүгдөө за одоо ядаж энэ 3 сая 500 мянган монгол хүн нэлээд гүндүүхэн шиг ойлгочвол их сайхан 90 цаг үед бид нар амьдраад байгаа юм билээ тийм ээ. Энэ тухай таны яриаг жоохон дэлгэрүүлээсэй гэж хүсэж байна. За энэ хамгийн анх энэ талын мэдээллийг бол тэр нөө Dollars Cannon гэдэг ховсын багшаас сонсч ирсэн. Тэгээд тэр ховсын багшд бол нөгөө далдхамсрууд ингээ мэдээлэл өгöd байхгүй. Тэгээд далдхамсруудын ярьснаар болохоор энэ манай ертөнц бол манай дэлхий бол энэ ертөнцтэй хамгийн үнцэнтэй сургууль бөгөөд маш олон жил ингээд нөгөө яг ингээл бас ингээл зам тууллаараа ингээл одоо маш хүнд хэцүү цаг үеийг ингээл бас нэг арай гэгээлэг цаг үеийг ингээл тэгэл галуу юулээл барайд ингээл хөгжлөөрөө явсаар байж байгаад яг одоо бол бүр маш торгон акшн дээр ирсэн байна гэж ярьж байгаа. Тэгэхээр энэ нь бол дэлхийн ер нь хэмжээсийн хувьд бол ингээд төвшин агч байгаа. Хэмжээсээ. Тэгэхээр ингийн тулд бол дээр нь байгаа бүхэл оршихуй тэр чигтээ ингэж одоо дээшиг төвшин хэмжээсээ төвшин агчиж хэлбэлцлийн хувьд төвшин агчиж энэ процесс болох юм аа. За яг энэ процесс энийг бол орчлын ертөнц даяараа мэдж байгаа. Тэгээд орчлын ертөнц даяараа болж байгаа хамгийн одоо анхаарлын төвд болж байгаа хамгийн чухал процесс нь. Тэгээд яг энэ процессыг бүгд мэдчихсэн учраас та бүгд яг энэ цаг үчид ирсэн. Мартсан байсан ч та нар бол энийг мэдж байгаа. Угаасаа мартах ёстой байсан гэдгээ ч мэдж байгаа. Тэгэд яг энэ цаг үед ирснээ хэдийний энэ цаг үед ирснээрээ аль хэдийний та бүгд бол баатар болсон. Тэгтээ нэгэнт энд ирцнийх дөрвтойхон шиг нөгөө авьяага нэг дөрвтойхон шиг нэр алдраад урсгаад тэгээ буцаач гэлгээд байгаа. Тэгэхээр адилтдаг бол энэ дэлхий дээр бол хамгийн нэр хүндтэй сургууль бол Harvard гэдэг нэг сургууль байна. Тэгэхээр бид бүгд бол энэ дэлхий дээр хамгийн үнцэнтэй сургууль нь бол Harvard гэдэг сургуулийг бүгд мэднэ. Тийшээгээ бүх хүн зорддог. Тэгтэл бид нэр бол тэнд очиод шалгалт шүүлэх нь бол маш хэцүү гэдгийг нь бол бүгд мэднэ. Тийм учраас бол тийшээгээ зорьсоор байгаад бол очсон. Одоо бол бид нэр Harvard-ийн оюутнууд. Тэгээд дөрвтойхон шиг хичээгээд Harvard нэг амжилттай төгсөхгүй юм уу? Тэгвэл ер нь одоо дэлхий даяараа багтан хүлээж авах юм байна шүү дээ. Яг үүнтэй адилхан орчлон даяараа ингээд багтан хүлээж авах нэ. Гэтэл тайлбарлаад байна. Харин тий. Тэгэхээр сэрсэн гэж бид нар чи уулаасаа л сэрв юм билээ шүү дээ тийм ээ. Угасаал гэрлүүд тэр нэг үнэт мөн чанаруудаа тэгээд ирсэн таны хэлдгээр нэг хэсэгэн хугацаанд олон янзын мэдээлэл дунд жоохон төөрдөг байсан юм шиг л байна лээ гэж би бас өөрийнхөө тэгэж ухамсарлаад байгаа байхгүй юу. Тэгээд тэр энэ их хэлбэлцэл, үеэлцэл зүрхнээс гарч байгаа яг тэр нэг чин үнэн чичирхийлэл ямар чухал юм бэ? Хайр гэдэг зүйл чинь бүр ингээд ямар ч зай завсаргүй маш нектараа ингээд биднийг тойроод байж байдаг гэж бодохоор бид нар хайрын орчлон тэгээд дуулаад байдаг нь аргагүй юм байна гэж бас нэлээд авшруулж ухаарсан. Яг ингээ хайр гэд хайх юм бол ерөөсөө хайр биш зүйл байхгүй юм л шүү. Хайр нэг хайр биш байчихгүй дээ гэхээр зүйл ерөөсөө байхгүй юм л шүү. Тэгэхээр бид бүгд чинь өөрсдөө яг тэр хайр гэдэг зүйлээр хийгдсэн энэ цэцэг навчнаас өсвөлээд энэ агаар нар ерөөсөө бүгд хэмжээлшгүйгээр тэр хайр гэдэг зүйлийг чинь бид нэрлөө цацруулж байгаа юм байна. Тэгээд эргэн тойрны хүмүүс зүгээр явж байгаагаараа хүртэл тэр хайрыг болон цацруулж байгаа юм байна. Зүгээр харагдаж байгаагаараа одоо жишээ нь бол таны эргэн тойронд ийм одоо юу гэдэг вэ нөгөө
ийм орчин бүрдүүлэх гэж тэр хүмүүс чинь байгаа юм билээ. Тэр хүмүүс чинь хичнээн ууралсан ч бай, баярлсан ч бай, аз жаргалтай харуулсан ч бай, одоо зов зүдэрч харуулсан ч бай. Одоо танд нэг харагдаж байгаа энэ одоо орчныг үүсгэж өгөхийн тулд тэр хүмүүс чинь байгаа юм билээ. Тэгэхээр эн чинь бүгдээрээ л нөгөө нэг одоо юу гэх юм бэ, таны төлөө юм байна лээ шүү дээ. Тэгэхээр яг энэ талаас нь ингээд харах юм бол ерөөсөө хайр бүх зүйл ер нь хайр. Тэгээ хайр биш зүйл огтосож байхгүй юм. Яг нэг ингэж ойлгож хүн болгон ингэж ухаарч чадвал ер нь дэлхийн хормын төдийд яваач юм болно. Харин тийм нөгөө тэр таны түрүүний ярьсан оргил дээр гарахт чинь заавал он цаг хугацааг туулах ясгүй зүгээр агшинд л хүн ингэдэг гэд те ингээд тэр оргил дээр гарах боломжтой чин сэтгэлээсээ тэр нэг зүйлийг ухаарсан одоо юу гэдгийг за одоо бид нар чинь гэгэрсэн гэгэрнэ гэж яриад байгаа шүү дээ тийм ээ гэтэл тэр чинь агшинд л болдог бас нэг тийм зүйл байгаа гэж харагдсан. Тэгээд уусаагаар мэдлэг гурвыг хэрвээ тулгын уран чулуу гэх юм бол амьдралыг тэтгэх юм байна гэж би таны мэдээллүүдийг цуглуулж байхдаа надад яг энэ гурвалж олж ирээдсэн. Тэгээд ус мэдлэг агаар тэгээд энэ гурав чинь одоо усыг бүгдөө задлал ярих юм бол бүгдөө л мэдчихэж байгаа тийм хүний бие тарих хүртэл 70% нүсэнэ тэрэгэл тэгээд ингээд агаарт үнэхээр бүгдөө байгаа юм бол тархинд байгаа тэр нэг мэдээллийн гэж хэлж болохоор эсвэл тэр олон жил дамжиж ирсэн мэдээллийн урсгалуудын чойжийг л гаргачих юм бол хэдүүлээ бүгдөө энэ даян дэлхийгээр амар амгалан нөгөө их амар амгалан төлөв төвшин байх боломж нь бүгд байгаа нь байна гэж бүр их өмнөхөөс илүү өргөн дэлгэр харагдаад байсан шүү. Хүмүүс аль болох энэ сайн бясалгагч нарын үгийг сонсч юмар юм лээ. Тэгээд хүн болгоны нөгөө мэдрэмж, хүн болгоны өгөгдлүүд ондоо, хүн болгоны үүрэг ондоо. Тэгэхээр яг харж байгаа өөрсдийнхөө яг мэдэрсэн бөгөөд өөрсдийнхөө нөгөө үүрэг зорилгын дагуу нөгөө тайлбаруудаар тайлбарладаг. Гэхдээ хамгийн гол нь нөгөө энэ давтамжтай мэдээллүүдээр л зөвхөн бидний энэ нөгөө итгэл үүсдэг юм. Энэ цоож нөгөө онгойн итгэл үүснэ. Тэгэхээр аль болох одоо сайн багш нарын яриаг олон давтамжтай сонсч ивэл биднэрт нөгөө итгэл илүү сайн сууж өгдөг. Аль хэдийн биднэрт нэг дадал үүссэн ба тэр дадлыг яаж солих юм гэхээр ерөөсөө шинэ дадлаар буюу ингээ шинэ мэдлэгээр л солих юм бэл. Тэгвэл бидний одоо бодож сэтгэж байгаач өөрчлөгдмий, бие организм ч өөрчлөгдөх. Тааста чухал зүйл биднэрт санууллаа. Оролт харалт хоёр байгаа шүү дээ. Гарч байгаа тохиолдолд заавал нэг орон зай үүснэ тэр лөө юу оруулах юм. Тэгээ нөгөө лам нар олон дахин тарин хилээд идэг, хөгжимчд маш олон удаа давтдаг, тамирчид маш олон удаа дадлага хийж олимпийн аварга авдаг. Тэгвэл түүний ард юу нугдаад байгааг л бишээ нугдах биш. Юу давталтын ард ямар чухал зүйл байгааг дахиж сануулж өгсөнд гялаа. Сайныг ярьж ижил сайн болно шүү дээ, тийм ээ. Тэгэхгүй л тэгээд тэр дунд чинь хэдүүлээ чинь эргэлзээд алга болчихно. Тэгээд та бид тэр чи одоо Монгол улсын иргэн за тэр авагтай тэр энэ авагтай энэ гээд тэгэхээр одоо яг Монголыгоо ярихаар жоохон гонигтай за болохгүй байна инээ тэрэгэл зөндөө л юм ярина. Хоёлаа тэгэл тэр бүхний төлөө бүгд л санаач хилээж байгаа юм чи. Тэгэхдээ энэ дундаас холбоос авагтай төмөр төсвийн Баярхүү ахын гаргаж ирсэн за Баярхүү ах чинь өмнө нь бол нөгөө маш олон жилийн өмнө язгуур өв ухаанаас судлаад цуврал нэвтрүүлгүүд хийж исэн. Одоо бол за тийм соён гэгрүүлэх ажил хийгээд маш бага хувь нь өөрчлөгдөд байна. Одоо бол яг тулгараад байгаа энийг барьж авъя гэд шинэ мөнгөний бодлогыг та иргэн хүнийхээ хувьд дэмжиж байгаа. Би ч гэсэн мөн дэмждэг. Баярхүү ахтай нэлээд олон удаа хөөрөлдсөн. Тэгэхээр таны энэ ертөнцийн хэсэг миний анхаарлыг өөрийн ирэхгүй татсан. Тэгэхээр хоёлаа дараагийн хуудас энэ рүү шилжүүл болж гинэ гэж танаас өсөж байна. Болов яг би чинь яг ингээд баггүй хугацаанд олон мэдээлэл
олж мэдээд дүгнээд ингээд цуглуулаад яваад байгаа юм байна. Тэгэхээр ер нь ингээ хүмүүстэй хуваалцахад бол ингээ хуваалцахгүй бол яах гэж одоо цуглуулсан юм. Яг би бол ингээд өөрийгөө бол бас тодорхой хэмжээнд ингээ өөрчилчлөө. Ингээ өөрчлөл явж байна. Тэгээд яах юм? Тэгээд яах юм? Тэгэхээр бол ингээд бусдад хуваалцах бусдад одоо тийм ер нь бусдад хуваалцах юм даа. Өөр ойлгоогүй хүмүүст бас одоо тайлбарлаж өгч юм уу тийм. Тэр нь тийх ёстой юм билээ. Тэгээд энэ маань ч гэсэн ингээд нэг Чингис хааны энэ сургаал гэдэг чинь тийм өөрийгөө засаад, биеэ засаад, гэрээ засаад, төрөө засаад эн чинь нөгөө ганцхан ингээд өөрөө зөвхөн ингээд ойлгоод ингээд хав дараал байгаа дэвэл бас л өөдгөө зан юм билээ л дээ. Эхлээд бол би нөгөө хавдрын үндсэн шалтгааныг олъё гэж мэдээлэл хайж эхлээд миний олж мэдснээр бол хавдрын үндсэн шалтгаан бол ерөөсөө бохирдол юм байна. Бохирдол гэдэг нь бол материаллык бохирдол, энергийн бохирдол гэдэг нэг материаллык бохирдол, материаллык бус бохирдол гэдэг нэг тийм одоо хоёр ангиллагдах юм байна. Миний одоо ухаарснаар ингээд материаллык бус бохирдлынх нь хамгийн дээдлээс нь жагсаах юм бол уур стресс юм байна. Материаллык бохирдлын хамгийн дээрээс нь жагсаах юм бол мах юм байна. Мах арх тамхи юм байна. Тэгэд ингээд ойлгоод тэгээд энэ нь бол олон зүйлээр батлагдаад ингээд явж байгаа. За яг хөө тэрийг ингээд хүмүүс бас тайлбарлаж байгаа. За тайлбарлаад ойлгохгүй нь бол одоо тэр тухайн хүний одоо шийдвэр даахтаа зөвшөөрөхгүй. Ингээд энээс цаашаа ингээд мэдээлэл ухаад явж идэл. За тэгвэл энэ хоол хүнс чинь ер нь хаанаас үүсэлтэй хоол хүнс яагаад ингэж их бохирдуулдаг болчихов? Гол үйлдвэрлэгч нар нь ямар байгууллагууд байна? Тэгэл бүх мэдээлүүд чинь хоорондоо холбоотой болохоор ингээл салбар руу ороод ингээд улам гүнзгийрэл яваад байгаа байхгүй. 2008 оноос хойш чинь. Тэгээд явсаар байтал ингээд газар тариалан руу ороод, эрүүл мэнд рүү ороод, ингээд энэ эмнэлэг рүү ороод, ингээд санхүү том үйлдвэрлэл рүү ороод ингээд мэдээлүүд чинь. Тэгсээр явсаар байтал ерөөсөө энэ бүх энэ системийг ер нь хэн ингээд огсарчваа гэдэг рүү очиод тэгэнгүүт ерөөсөө энэ нөгөө мөнгөний эзэдүүд тэгээд энэ нэг балиар юмнууд хийдэг энэ бүлэглэлүүд рүү очиод энэ нөгөө англид төвтэй тэр байсан. Тэгэл тэр бүлэглэлүүдийнхэн дээр л яваад очижтэй. Тэгээд энэ одоо цөөхөн монголчууд ер нь яаж өөрчлөсөн сэргийлэх юм бэ? Яаж эднэрээс салах юм бэ гэхээр тэдний одоо энэ хийж түгээж байгаа энэ юмнуудыг эдэж олж хэрэглэхгүй байх. Тэгээд энэ тэдний одоо гаргаж ирсэн мөнгө валютын системээс өөрсдөө тусгаарлах, хамгаалах, тэдний гаргаж ирж тавьсан энэ улс төрийн системийг өөрчлөх энтергээд явсаар байтал ингээд зөвхөн өөрийнхөө хэмжээнд бол ингээд өөрчлөлтүүдээ ойлгочлоо. За тэгвэл ингээд ах トゥ нарынхаа хэмжээнд, за гэр бүлийнхаа хэмжээнд бас өөрчлөлтөө ингээд ойлгочлоо. Тэгэнгүүт ингээд ах トゥ нарыг яах юм? Ингээд монголчуудыг яах юм? Ингээд ингээд бодохоор яалтчгүй нэг системийн тогтолцооны асуудал болоод ирчтэй. Тэгээд энийг ингээд ойлгочвол гайхаад явж итэл яг энийг яриад байгаа хүн байна шүү. Бүр яг гаргалгаатай. Би ч бол зөвхөн нөгөө эрүүл мэнд дээр л бодоод тэгвэл энэ эрүүл мэндийн системийг л яах вэ гэж л бодоод яваад исэн юм бэл. Тэгэд энэ барууны систем би ч нөгөө ил тод ерөн зөндөл ярьж байгаа. Тэгээд баруунаас дэлгэрсэн эрүүл мэндийн систем бол ерөөсөө ингээд тэр чигтээ л өөр байна. Тухайн эмч нарыг бол яриаггүй. Би бол эмч нар одоо сувлагч нарыг бол их хүндэлдэг. Эмч нарыг боловсруулж байгаа тэр боловсролын систем нь энэ баруунаас дэлгэрсэн байна. Энэ өөрөө барууны эмч нар нь өөрсдөө яриад байгаа. Тэгэхээр манай барууны систем, барууны эрүүл мэндийн систем бол ингээд зөөр болцсон гэж өөрсдөө яриад байгаа. Тэгээд тэгэнгүүт тэр манай эмч нарын нөгөө гар дээр байгаа тэр эмнүүд байна.
эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нь байна. Ер нь бүгдээрээ бизнесийн зорилготой. Тэгэнгүүт хөөрхийн эмчнэр бол одоо үнэхээр хэцүү байдалд. Яг миний нүдээр харахад бол их төвөгтэй байдалд болчиход байна. Тэгэхээр зөвхөн би ингээл ерөөдөө системийнхаа өрөөнд ингээд одоо яг яаж өөрчлөл, ямар гаргалгаа байж болох вэ гэж бодоо явуулсан чинь баярхуу доктор болохоор бол бүр эхлээд эн чинь яг мөнгөний системээ өөрчилчихвэл бүгд ингээд масаараа нөлөөлчих юм аа. Бүх юмд нөлөөлнө. Бүгд бүх юм мөнгөөр хийгдэж байгаа гэдэг тайлбарыг олж хараад тун их баярлсан. Тэгээд өөртөө 3-4 жилийн өмнө 2-3 жилийн өмнө очиж уулзаад тэгээд тун санаж нийлээд тэгээд ер нь саяхнаас тэгээд үеийн одоо шинэ мөнгөний бодлого төр ч ерөөсөө ингээ хамтрая гэд тэгээд хамтраад явж байгаа. Наад мэдээч өстэй үнэхээр сайхан байна. Яг ингэж углуугаар нь уг язгуураар нь ойлгоод үнэхээр тавилттай тавьсан энэ тоглоомын дунд хүн төрлөختөг хичнээн жижил одоо хаалтан дотор тарчлаж байна үү тий. Одоо бол хангалттай болсон. Бүх хүн альва зүйлд хөнгөн хандхаа болсон. Язгууртаа улс урдгаар одоо хэдүүлээ за бидний үеч ингэж дүүрч гэж яриад байгаа юм. Гэвчиг бидний үе дүүрсэн ч гэсэн ирээдүй байна шүү дээ тийм ээ. Бидний нөгөө ургаж үлдээс нөгөө өрнүүд маань байна шүү дээ. Тэгэхээр үр хөвгтүүд буюу тэр үр хөвгтүүдийн үр хөвгтүүд маань ямар нийгэмд яаж амьдрах гээд байна вэ гэхээр өөрийн ирэхгүй бүр ингээд сэтгэл санаач хилээд зовоод хэлж ярьж одоо өөрийнхөө хэмжээнд чадах зүйл байх юм бол хүн бүрэл энэний төлөө санаа зовхгүй бол зүгээр ингээ байж байгаад хинч гарч ирээд юм уу эсвэл ганцхан та гарч ирээд хизээш түүнийг өөрчлөхгүй юм бэ лээ. Яг тийм байна. Тэгэхээр ингээд нэг тодорхой хэмжээнд ойлгоцсон хүмүүс нь чимээгүй суугаад байх юм бол бүр одоо бид бүгдийн хойч үеийнхэн бүр ямар хэцүү нөхцөлд байх юм болоо гэж одоо бодохоор эвгүй одоо сонин эвгүй байгаа хгүй. Тийм учраас ингээд чадах хэмжээндээ үйлдэл хийя. Тэгээд ядаж ингэж яаж хэлсэн юм байна. 2 жилийн өмнөөс. За тэгээд одоогор ингээд хүмүүс тайлбарлаж байгаа нь одоо юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр за одоо хамгийн нэгдүгээрт бол бид нэр ядаж арай нэг гэгээлэг орчинд амьдармаар байна. Би бүгдээр. Тэгэхээр тхийн тулд яах юм одоо дөнгөж гарангуут юм ингээл нийтээрээ ингээ бухимдалтай ингээл бохир заваа тоос шороотой ингээл одоо тийм байхгүй. За тэгтэл за тодорхой хэмжээнд бол би бол ингээд одоо ингээд би бодоход бол хаа нэгэн тийшээ яваад ч юм амьдрах одоо боломжтой юм шиг байна л да. За яг ингээд мэрэгчлэрээ хөөсөн ч гэсэн тийм миний мэрэгчл чинь бол бас ч гэж ингээд үнэлэмжтэй мэрэгчл. Тэгээд мэрэгчлэрээ хаа нэгэн газар очиод ингээд цэвэрхэн улсад бол өрчлөлтэй ямар нэг улсад бол амьдарч бүрэн боломжтой юм шиг байна. За гэтэл миний ах トゥ нар яах юм бэ? Миний өр хүүхдүүд яах юм бэ гэдэг ингээд бодохоор яалтчгүй ингээд ямар нэг үйлдэл хиймээр байна. За тэгэхээр хамгийн нэгдүгээрт бол яаж байгаа юм гэхээр за би нэг ингээд тодорхой хэмжээний ойлгоцтой байна. Тэгээд эргэн тойрныхоо хүмүүст ингээд нэг ер нь бол нэг амьдрал гэдэг чинь нэг иймэрхүү юм байх нэ. Цөмөрөө ядаж бие бинийгээ ингэж нэг хайрын сэтгэлээр бие бинийгээ ингэж нэг очиргүй одоо нэг хорлцохгүй хан шиг тий. Одоо тийм одоо юу гэдэг нэг дандаа нэг ингээд уур бухимдалтай харагдаад байхгүй тий нэг аль болох нэг баяр баясгалтай харагдуулаад нэг гэрэл түгээгээд нэг юм байя. За ингээд нэг бүгдээрээ ядаж ингээд одоо та ойлгож байгаа бол та нэг тиймэрхүү байгаад ингээд аль болох ингээд гэрэл түгээгээд ингэх юм бол манай нийгэм ингээд нийгмийн уур амьсгал гоё болснэ. Тэгээд ийм гоё нийгмээс ингээд гарч ирж байгаа улс төрчид ийм нэг сэтгэлгээтэй ийм гоё нийгмээс гарч ирж байгаа улс төрчид бол ингээд босдыгээ бодсон, улс орныгээ бодсон ийм гоё сэтгэлтэй улс төрчнөр гарах нэ. Тэгэхээр бол гоё сэтгэлтэй улс төр ерөөсөө энэ улс төрчдөд бол мэдлэг дутснаасаа болоод ийм улс орныг ийм явуулаагүй. Зөвхөн одоо сэтгэл дутснаасаа зүрх сэтгэлгүйгээсээ болоод улс орныг ийм удирдах авч явж байгаа юм бэл. Эднэрийг чи харахаар бол ихэнх нь нөгөө нэг тэл гадаадын одоо том сургуулиудад сурсан, зэрэгт цол хамгаалсан хүмүүс юм байлаа шүү дээ.
Гэтэл улс орн ийм хэмжээнд байгаад байна гэдэг бол тэд нар бол боловсрал эзэмшээгүй одоо хүн ясны боловсрал эзэмшээгүй байна л гэсэн. Хүн болоогүй байна л гэсэн. Тэгэхээр бид бүгд өөрсдийгөө ингэж хайрлж бусдад ийм хүндлэлтэй хандаж ингэж нийгмээ ингэж гоё болгож иж бид бүгд өөрсдөө тэр гоё нийгэмд амьдрна. Бид бүгдийн үр хөвгтүүд одоо тийм гоё орчинд амьдрна. Тийм гоё орчноос төрж байгаа улс төрчнөр сонгогдож гарч ирж байгаа улс төрчнөр тийм гоё байна. Тэгээд улс орон гоё болох нэ. Ерөөсөө ингэж л харж байгаа. Харин тийм ээ. Тэгээд нэг жоохон өнгөрсөн төг рүүгээ харахаар босоо голчоо бариад таны миний өвөг эцгүүд эцгийн гал боломт үр ясаа дагаж явсан тэр нэг гол мөн чанар нь явсаар яж байгаа л биднэрт энэ хүртэл авчираад өгсөн байгаад байгаа байхгүй юу? Бүр ингээд чин сэтгэлээ те бүр өөрийгөө ч үл хайрлаад эх орныхоо төлөө үр хүүхдээ хүртэл өгөөд явуулж ийн гэдэг чинь тэр одоо жинхэнэ хайр биз? Тийм ээ? Бүр жинхэнэ хайр мөнөөс өмнө. Гэтэл тэр олон ээж аавуудын тэр олон эмээ өвөө нарын чин зүрх сэтгэл дээр одоо бид нар юу хийж байна вэ гэд харахаар хоёулаа ингээд хөөрөлдөхгүй байхын аргагүй нийгмийнхаа альва зүйлийг бурууг нь одоо ярихгүй байхын аргагүй яаж зөвийг ярьж зөв болно сайныг ярьж сайхан болно. Тэрнээс биш бурууг яриад сайн болж исэн түүхэнд юусоо байхгүй юм билээ гэж хараад тэгээд тантай ингээ хөөрөлдөө таны энэ эрдэм мэдлэг шим охиос жоохон ч гэснээр хоёулаа өгье дөө гэд ингээ чин сэтгэлээр сууж байгаа юм. Тэгээ таны маань та ингээд олон газруудаар за хуучнаар бол бадарчин хийгээд бадарчин ч одоо соён гэрэл хүн байсан байлээ шүү дээ. Нэг талаасаа бадарчин гэхэр чи бид нар ч одоо жоохон нөгөө ном сонин кинон дэр чинь муухай талаас нь хараалаад байдаг болохоос биш. Саяхан та Солонгост очиод ингээд хүмүүстэй соён гэрэлх ажлаа хийгээд ирсэн тэр сониноос нэмээд байгууллагуудаар та ингээд хүмүүст яриад явдаг. Яг олон түмний бүр ингээд оргил асуулт нь юу байна? Юуг хамгийн олон давтамжтай асууж байна? Ямар асуултыг хамгийн ихээр орхиж байна? Жишээлбэл таны харж байснаас энэ л одоо хамгийн чухал юм байгаа юм да гэсэн зүйлийг асуугаад байна уу? Эсвэл хамгийн чухалчтай гэсэн зүйлийг олон нийтээрээ бүр ингэж хэрэгсэхгүй байна уу? Та бол олон ингэж явж байгаа болохоор анализ заавал хийж байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр энэ сониноос хөөрөлдөл хамгийн ихтэй бол Солонгост бас их богино хугацаатай нөгөө зар оруулаад тэгсэн ч бас нөгөө бүр холоос бас хоол энтер бариад ирсэн. Манайхан ч тийм бүр үстэй. Тэн дээр бол их баярлсан. Тэгээд хамгийн анхны олон нийтэд танилцуулах тэр нөгөө илтгэлээ Солонгосын хүмүүстэйгээ ярилцаад Солонгост байгаа монголчуудтайгаа ярилцаад тэгээ сайхан яг ингэж талаас нь ярилцуулах зүгээр юм байна гэдэг энэ дээр их гоё комментууд цөмөрөө ярилцж байгаа. Тэгээд илтгэлээ нэг арай ганц нэг бүтцийн жоохон өөрчлөөд тэгээд танилцуулсан байгаа. Тэгээд анагаахын их сургуулийн эмчнэр танилцуулсан байна. Халдвартын эмнэлгийн захиргаанд танилцуулсан байна. Одоо ер нь эхлээд бол миний бодсон миний одоо төлөвлөж байгаа нь бол эмч нартаа эхлээд ерөнхийдөө одоо энэ олон жилийнхаа энэ мэдээллүүдийг гэж дүгнж танилцуулаад манай эмч нар маань ойлгочвол эмч нар маань нөгөө олон хүмүүст нөлөөлөх тааштай те одоо чадамжтай байдаг шүү дээ. Миний хэлж байгааг сонссон, эмчийн хэлж байгааг сонссон хоёр одоо хүний тархинд бол бүр маш ялгаатай очдог. Тийм учраас бол эмч нартаа эхлээд ингээд танилцуулаад явж байгаа. Тэгээд хэд хэдэн одоо маш ариун туршлагатай эмч нарт ингээд өндөр албан тушаалд ашигласан эмч нарт танилцуулсан. Ер нь эсэргүүцэж байгаа хүмүүс л огт нэгч байхгүй байна. Ер нь яг энэ чинь тэр байгууллагуудад ингэж хэлж танилцуулмаар байна. Тэр гэсэн. Тэгээд яг өөр байгууллагууд дээр очиж танилцуулж хахад бол гоцоо хүмүүс нь хавдрын талаар л их асуугаад л. Би ч нөгөө хавдрын эмнэлэг дээр олон жил ажиллачаад яг нэг жоохон эвгүйгээр хэлэх юм бол нэг сонин нэг тагнуулах маягтай ажилласан юм билээ би. Ингээд биш бол ингээд гадны хүн байгаад байдаг. Өөр гадны орчинд боловсрал эзэмшсэн. Нэг ч одоо нэг ангаахын боловсрал эзэмшээгүй.
цөмийн физик үзэж явж байжсаа гинт хавдрын эмнэлэг дотор орчихоор дотроос нь ингээд гадны хүний нүдээр дотроос нь ажиглаад яваад байсан юм л. Тэгээд жоо эсрэгүүн дүү тийм юутай бодолтой. Тэгээ мэдээлэлээр ч ажиглахгүй. Тэгээд өөр миний одоо тэр ойлгосон ойлголтуудыг яг одооны шинжлэх ухаан бол хавдар гэдэг өвчнгөл нэг миний анзаарж байгаагаар нэг 10% л эмчилж байгаа. 10%. Тэгэхээр 100 хүний нэг 10 одоо баталгаатай байдаг чинь. Тэгээд нэг алдаг оноо гэдэг байгаа нь бол бас нэг 20-30% байх. Тэр миний анзаарж байгаа шүү дээ. Тэгэхээр бол эмчилгээ нь бол маш бага хувьтай. Миний хувьд бол их чанартай байгаа эмчилгээний үр дүн. Тэгээ миний олж мэдж байгаа, олж одоо үзсэн эмчнэр болохоор 70-90% үр дүнтэй хавдрыг эмчилж байна гэдэг. Тэгээд эмчлэгдсэн хүмүүсийнх нь одоо тэр сэтгэлдлүүд тэргээл байгаа л та. Тэгээд би бол хувьдаа итгэж байгаа. Яагаад тэгэхээр миний ингээд удаан хугацаанд олж мэдсэн тэр одоо яг нарийн учир шалтгаануудыг тайлбарлаад тэгээд эмчилгээ нь бол яг ийм байх ёстой юм аа гэд яг эннийхээ дагуу эмчилж байгаа ярьж байгаа гэж тайлбарлаад байгаа учраас миний хувьд бол тун итгэлтэй байгаа. Тэгээд яг тийм эмчилгээний аргуудын талаар бас нэлээд суугаад байгаа хүмүүс. Миний хувьд бол зөвлөхөөсөө бол тун жоохон санаа зовж байгаа. Яагаад тэгэхээр бол би өөрөө эмчлэгч хүн биш, эмч хүн биш, зүгээр л ингээл мэдээлэл ярьж чаддаг хүн учраас тэр хүн одоо тухайн хүн өөрөө итгэлээс нь хамаарат эмчилгээнийх нь үр дүн үнэхээр харилцан адилгүй байдсан байли. Хавдар судлалын үндэсний төвөг бол шууд буруутгах одоо ямар ч боломжгүй. Яагаад тэгэхээр хүний итгэл гэдэг бол одоо жишээ нь нэг хүн байлаа. Зөвхөн 100% нь ерөөсөө одоо анагаахын шинжлэх ухаанд 100% итгэлтэй. Тэр хүнд бол алтан юм байсан ч мөнхийн аршаан байсан ч өгсөн одоо нэг лам хүн ч юм уу за нэг одоо годамжаар явж байгаад нэг хүн энэ бол мөнхийн аршаа юм аа гэдэг. Яг мөнхийн аршаа өгсөн ч тэр хүн хүлээж авахгүй би энэ угаас үйлчлэхгүй. Зөвхөн одоо тэр анагаахын салбарын эмнэлэг дээр очиод эмчилгээ хийлгээд үр дүнд хүрнэ. Тэр бол үнэхээр одоо баталгаатай юм билээ. Яг тэр процесс болдог. Тийм учраас бол тухайн хүний итгэл ямар байна вэ? Тэр итгэлийнхаа дагуу эмчилгээгээ хийх хэрэгтэй. Энийг яг нэг сансан дээр бас нэг тайлбарлахад юунд нөгөө цэргийн судалгааныхан дахиад нөгөө цэргийн судалгааныхан чинь дайнд явж байгаа хүмүүсийн хоолыг бэлтнэ гэд нэг цэргийн одоо сургуульд хийдэг яг эдгээр насны хүний өдөрт хэрэгэлдэг бүхий л одоо шим тижээлийг бүгдийн наривчлал судалж гаргаж ирээд бүгдийн ингээд нэг юм жижигхэн капсул дотор хийгээд багтаасан юм байна. Тэнд нь бол хүн өдөрт одоо хэдэн килокалори одоо хоол идэхийн хичнээн хувийн уурга, хичнээн хувийн витамин, эрдэсүүд байхын бүгдээр ингээд цуглуулад ингээд хийсэн. Тэгээд тэрийг нэг спрей өгөөд 30-ыг өгөөд нөгөө цэргээ нэг эрчимжүүлсэн бэлтгэлд гаргасан чинь 5 хоноод нөгөө цэрэг нь нас орсон гэж. Энэ ч уулын шинжлэх ухааны талаас нь бол боломжгүй шүү дээ чинь. Нөгөө цэрэг нь нөгөө өлсгөөд нас орчиж байгаа. Тураалар. Тэгэнгүүт шинжлэх ухааны талаас нь боломжгүй шүү дээ чинь нөгөө идэх авах хэвээр юм бүгднийг авчаад бүгднийг өгчөөд байвал цэрэг нь бол нөгөө нас орчаад тэгэнгүүт юу болов гэсэн чинь нөгөө хоол идсэнгүү гэдэг нөгөө сэтгэл нь явсаар байж байгаад нөгөө цэрэг чинь тураад өгсөн. Тэгээд энэ нь бол юу гэсэн бэ гэхээр итгэл гэдэг бол ерөөсөө асар хүчтэй зүйл байна. Бодтойгоор бүх одоо шим тижээлийн өгчөөд байтал тэрийг ерөөсөө нэг ч хүлээж авсангүй гэж байгаа байхгүй. Тэгэхээр яг үүнтэй адилхан итгэл гэдэг зүйл бол хатар чухал юм байна. Тийм учраас бол эмчилгээний арга барил энэ төр бол тухайн итгэлээ дагсан нь маш зүйтэй юм байлээ. Тэгээд тэр л одоо хамгийн их асуултууд, хамгийн их хүмүүсээс ирж байгаа асуултууд байна. Тэгээд илтгэлээр бол
Илтгэлээр бол ерөнхийдөө хүний биеийн байгалийн тогтолцоо. За тэгээд хүний биеийн ерөнхий бүтэц. Тэгээд хүний биеийн ажиллах механизм, хүний биеийн хооллолт. За тэгээд агаар хоолны ойлголт, механизм. За тэгээд энэ бүгд мэдээллүүдийг авчаад яг өнөөдрөөс эхлээд маргаашнаас эхлээд ямар үйлдэлүүд хийвэл цохилттой вэ гэдэг зөвлөгөө. Ийм бүтцтэй лекц байгууллагуудаар уншаал яваад байна. Тийм байна. Тэр зөвлөмжтэй дараад нь хийх үйлдэлтэй нөгчгөр чи хүмүүс бас их ойлгомжтой тий. Тэгэхгүй болохоор чин дараа нь яах вэ гэдэг ингээд өөрийнхөө хийгээд бүр бас ингээд жоохон төвөгтэй байж магадгүй. Тэр гаргалгааг нь бас ингээд өчгөр бас их нааштай. Энийг хэдэн эмчнэр бас тодорхой өндөр албан тушаал ашигласан тэр эмчнэрт танилцуулсан чинь эмнэлэг энэ төр өдөртчихсэн тийм эмчнэр танилцуулсан чинь нөгөө эмчнэр чинь ингээд харж яснаа яг энэ өнцгөөс ерөөсөө огтоосоо бодож үзэж байгаагүй энэ олон жил ингээд эрүүл мэндийн салбарт ажиллачаад тэгээд наад илтгэлээ чи ингээд сонсч ясна одоо тэгвэл яах юм гэж. Тэгээд тэрийн чи ярихгүй штэ гэд. Тэгэнгүүт нөгөө нэрээ тийм биш штэ. Тэгээд тэгвэл одоо яг ийм алхам хиймээр байгаа штэ. Би бас хэдэн шүүмжээр ороод яваад байгаа юм. Уулзалтаа хийж байгаа хүн тийм байдаг те. Тэгээ улам сайжирч идэг хамтын бүтээл гэдэг бол тийм сайхан. Тэр нөгөө 21-р зууны шинжлэх ухаан, анагаах ухаан бол Монголоос эхэлнэ гэд одоо тэнгис дэвшчихсэн байгаа цэрэнд орж байгаа нөгөө отч ядын мэлгийн 3 чулууны нэг эзотерикч цэрэнд орж байгаа бол таны ярьж байгааг ярьдаг байсан. Тэгээ нөгөө монголчууд бол мэдээлэл имчилгээг маш сайн хийдэг байсан юм аа. Хуучин тэр нөгөө уламжлалт анагаах ухаан гэдэг болбол хүний тэр итгэл гэдэг зүйлтэй нөгөө сэтгэлийг нь дэвсэх зүйлтэй нөгөө хүндээ итгэх итгэлтэй буцаад эмчтэй итгэн эмчтэй өвчтөндөө итгэн гэсэн тэр хоёрын хоорондох гүүрийг бол маш сайн тавьж өгдөг байсан юм аа. Одоо энийгээ сэргээх ёстой. Тэрийг барьж авч яваа хүмүүс нь бол Марамп отч гэж нэрлэгддэг байсан. Одоо тэр нь жоохон хувираад уламжлалт анагаах ухааны яг одоо оршин байгаа эмнэлгүүд дээр тэд нар бас явж байгаа шүү гэдгийг олон түмэнд таниулж өгсөн маш сайхан ачтай буянтай хүн байдаг. Тэгээ та яг тэр цэрэнд орж эмчийн ярьж исэн тэр зүйлийг ингээд шинжлэх ухаантай нь уялдуулаад бүр ингээд бас арай өөр чиглэлээр те ингээд оруулж ирсэн сүлэлдүүлсэн бас их сайхан санагдчихэв. Тэгээ та тэр яриан дундаа энэ жилийн ерөнхийлөгчийн гаргасан уламжлалт анагаах ухааныг нэлээд дэше өргөсөн тийм ээ. Тэр бас их чухал зүйл болсон шүү. Ер нь Монголын ард түмэн тэр чигтээ түүнийг одоо би л ихэд нэг сайн мэдэхгүй мөртлөөсөө ягаад ч юм сүнс маань бүр ингээд үнэнхээр талархалтай хүлээж авсан. За одоо л 100 голдрал руугаа явж ин да гэд. Тэгэж их. Яг ингээд жоохон ингээд дүгнэлт хийчдэг, мэдээлэл ингэж ухаад жоохон анализ хийдэг хүмүүсийн хувьд бол ингээд олон үеэр юм болгоо ингээд юу гэх юм те нэг ерөнхий ингээд цугийн ингээд ойлгочхоор яг ямар одоо энэ ч юу гэж тайлбарлах вэ те. Монгол нь эднэрийг ингээд ойлгох чинь хэцүү биш юм байлээ шүү дээ. Хэцүү биш. Хүмүүс тийм ерөөсөө ингээд анхаарал хандуулдаггүй юм байна. Бодож үздэггүй юм байна хүмүүс. Огтоосоо юу ч бодохгүй зүгээр л ингээд өмнөө таарлцсанаа хийгээл энэ гадуур юу болж байна? Дэлхийд даяар юу болж байна? Бие организм маань юу болж байна? Огтоосоо бодож үздэг юм байна. Ер нь яг тэрийг шууд буруутгах ч аргагүй. Яагаад тэгэхээр хүн төрөлхтнийг угаасаа ийм болгох гэж энэ нөгөө тогтолцоо чинь байгаа. Учираас яг нөгөө тогтолцооныхаа дагуу л хөрхий тэр нөхдүүдийн яг нөгөө програм юуныхан дагуу л нөгөө зурсан зургийнхын дагуу л хөрхий яваад байгаа юм байна. Тэгээд нэг проблемын дотор яваад энэ да гэдгээ угаасаа анзаарахгүй юм байна л та. Тэгэхээр
энийг цөмөр одоо ингээл та би ингээд аль болох ингээд анзаарсан хүмүүс нь бусдаа ингэж ойлгуулж өгч ижил цөмөр ингээд нийтээрээ системээс гарах талын энэ системийг нураах талын зүйлд хийхгүй бол би ганцаараа та ганцаараа бол боломжгүй мөлий. Тэгээд уул нь бол эднэрийг олж харах бол амарсан юм билээ. Нэг үзүүрээс нь бариад авахд тэгэл бүгд ингээ мэдээлүүд нь хоорондоо илтаатай учраас нэг ухаал гаргаад ирт юм бэл. Нэг талдаа таны хэлдгээр дэлхийн ертөнц ч өөрөө хэлбэлцлээрээ дэшээ хахад хүн төрөлхтний оюун санаа үнэхээр сэргсэн. Энэ зүүн бол бас их талархуу штэ, баярлалаа штэ. Тэгэхээр алгаа ташмаар тийм сайхан зүүн байгаа. Тэгээ энэ нэг одоо сайн сайхан холилдсон сайтай муутай сав дүүрсэн нийгэмд би танаас нэг зүйлийг заавал асууна гэж бодсон. Монгол ирчүүд гээд ярихаар өвөөгөө аавыгаа за би хамгийн ойройдаг ааваараа л жишээлээд бодохоор миний аав бол үнэхээр хүний дээд. Үнэхээр хүний одоо болтол ээж аав хоёр маань ингээд бинээ төвшөө тэр ээжийг маань хүнд нөхцөлд хажууд нь ингээд байж байгаа амьдралын тэр их зүйлсүүдийг ингээд амнасаа аваа гаргахгүйгээр нөмөрлөөд аваад үлдсэн гэдэг яг бодит тэр зүйлийг харахаар би Монгол эр хүнийг бүр ингээд хамгийн дээдэд тавьдаг. Манай ээж яг аавыг маань тэгж хүндэлж би тавыг өсгсөн. Гэтэл тэр сайхан зүйл одоо ингээд 30 жилийн дотор маш хурдан хугацаанд Монгол эр хүний тэр гайхамшигтай үн цэнтэй зүйлсүүд ингээд харж ахтал ингээд байхгүй болж байгаа нэлээ сэтгэл эмзэглүүлдэг. Тэгэхээр та Монгол ирчүүдтэйгээд лекц тавьсан. Би тэрэн дээр таныг яг ямар талаас нь гаргаж ирсэн бол яг ямар зүйлийг ирчүүдээ өмөрч гэдэг юм уу? Ирчүүдийнхээ эрүүл мэнд дээр юуг нь анхаарч ярьсан бол гэд миний бүр ингээд аазгаа хөдөлгөөд байна. Тэгэхээр хоёлаа ирчүүдийнхээ тухай эрүүл мэнд дээр та маань яг юуг голчилж тэднэртэйгээ ойлгуулахыг хүссэн бэ? Тэрэн дээрээ л анхаараасаа гэдэг энэ сайхан дуу хоолойгоо одоо хүргээсэй гэж бодож байна. Яг хоо миний хувьд бол зөвхөн эрүүл мэнд талаас сайн жоохон тасалдаж байна. Окей, зүгээр. Миний хувьд зөвхөн эрүүл мэнд талаас л ярьсан. Тухайд бол ерөнхий эр хүний одоо мөн чанар, эр хүний одоо ноён нуруу бол талаар тэр талаас нь бол боловсрал талаас нь бол бас ярьсан лекторууд байсан учраас миний хувьд зөвхөн эрүүл мэнд талаас л ярьсан. За тэгэнгүүт нийтлэг эрчүүд маань бол хэтэрхий мах архи руу бол хэтэрхий орчод. За тэгээ миний хувьд бол нөгөө агаар холтныхоо үндсэн технологиг тайлбарлаж өгөөд за яг ийм хэмжээнд хүний бие чадамжтай байтал заавал одоо тэгж их мах идэх шаардлагагүй байна. Бид бүгд монголчууд маань бол маш олон хүн надад бол монголчууд маань хэдэн зуун жил мах идэж ирсэ бид нар бол махчин үндэстэй гэж маш олон хүмүүс эсэргүүцдэг. За тэн дээр бол би ингэж тайлбарлалтай юм ээ. Ինչгүй яах вэ? Бид бүгд бол махчин үндэстэй. Гэхдээ махчин үндэстнүүд бид бол одоо мах идсээр ирсэн үндэстэн. Гэхдээ махан бол маш учиртай идэж ирсэн юм байна. Хамгийн нэгдүгээрт бол монголчууд маань зундаа октоосоо мах иддэг байсан. Дандаа цагаан иддэг байсан. За энэ нь бол одоогийн байдлаар бол бид нэр зундаа цагаан хоол идэхэд ургамлан хоол идэхэд болно. Учир нь бол цагаан эдэм маань бол тийм их түгээмэл биш байна. Илбэг биш байна. Бидний хувьд өдөө очиход бол сайхан цагаан эдэ бол байна. Гэхдээ хотод бол нийтлэгээрээ тэгж хэрэггүй байна. За өвөлдөө бол өдөртөө нэг удаа хоол иддэг бөгөөд махыг тэгтлээ хийддэг байсан. За нэгдүгээрт. Хоёрдугаарт бол хөдөлгөөн маш их хөдөлгөөнтэй байсан. Байнга морин дээр байнга биеэс ихсрүүлнэ. Энэ нь бол тонголгийн судлуудын урсгалыг сайжруулдаг буюу биеэс хорыг гадагшлуулах одоо үйлчлэгийг маш их дэмждэг тийм процесс. Ингэж чадахгүй за нэг тийм процесс байна. За нөгөөтэйгөр болохоор мал муулах
мал хүн болгон тэгээ мал гаргаад идэггүй. Мал муулдаг нэг цөөхөн хэдэн хүмүүс байна. Тэр хүмүүс маань бол одооний баг ойлголтоор бол бараг л хувилгаан хүмүүс шиг тийм зан үйл үлдэж тэр нүглийг багасгах, араас нь зулмал өргөдөг гэл олон үйлдэлүүд хийдэг байсан байна. Эдгээр нь бол тодорхой хэмжээгээр тэр нүглийг багасгах буюу тэр махыг нэг тодорхой хэмжээгээр ариусгаж хүнс болгодог байсан байна. Ингээд тийм хүнсийг тэгээд малаа их хайрлан, их гэмшин, араас нь их буян хийн, энэ бүх үйлдэлүүд чинь өөрөө хүний биеийг тэр охирдуулах тэр шинж чанаруудыг бол эрс багасгадаг байжээ. Тэгээд их бага иддэг байжээ. Бага идэнэ гэдэг нь бол тэр ходоод бол тэр хүний бие бол тэр хоолыг боловсруулад үлдсэн тэр бохирдлуудын дахиж нөгөө биеэс гадагшлуулах тэр үйлдэлүүдийг хийх хангалттай хугацаа байна. Тэгээд дараагийн хоол идэхэд бол хүний биед нөгөө гарсан бохирдол үүсэхгүй нэ. Тэгтэл одоогийн ер нь монголчууд маань ялангуяа эрчүүд маань яаж ийм гэхээр хөдөлгөөн бол миний харж байгаагаар 3-5 дахин хөдөлгөөн багассан байна. Дээр үеийнхээс харьцуулахад. Ингэхэд бол хоол хүнс дээр үеийнхээс 3-5 дахин багасгах ёстой логикоор бодоход. Тэр даарахаа болсон байна. Гэтэл эсвэргээрээ хоол хүнс нь дахиад 3 дахин ихссэн байна. Ингэхээр бол зөвхөн зүгээр логикоор бодоход бол хүний бие бол эрүүл байх бүр ямар ч боломжгүй хэмжээнд ийм өөрчлөлтөнд орчжээ. Тиймдээ ч ингээд жилдээ ингээд ер нь одоо өвчлөлөөрөө 100,000 хүн өвчлөлөөрөө бол ер нь дэлхийд нэлийн дэг бараг хамгийн нэгдүгээрч яваад байдаг лөө яддаг. Тэгэхээр ингээд нэг жоохон логиктой бодож үзээд өөрсдийнхөө эрүүл мэндийг сайжруулахын тулд ерөөсөө хооллолтоо л өөрчлөх юм байна. Үнэхээр мах идмээр байгаа бол дээр үеийнх шиг л өвөг дээдсүү чигээр иддэг болчооч. Одооний энэ бойны бэлтгэж байгаа мах бол энэ бол хүнс биш ээ. Бойны бэлтгэж байгаа мах бол энэ бүр энд чинь бүр аллах хядлага болоод маш их нөгөө энергийн бохирдолтой тэр өвдөлт зовлон тэр нөгөө тамлаллын өвдөлтийн энергиуд бохирдолтой тийм болчиход байгаа юм. Дээр үед бол тэр чинь нөгөө бусад амьтдад нь харуулдаггүй авч үлдэж байгаад тэгээд бахан зан үлдэж байгаад энэ тэр моолдог байсан юм байна. Тэр чинь бол мал муулах гэдэг юм байна. Одоо бол аллах хядлах хийж байгаа юм байна. Тэгээд ер нь гих мэтчлэн ингээд яриул тайлбарлуул ерөөсөө ингээд өнцөг болон бүрээс нь тайлбарлах боломжтой байгаа. Тэгээд яг олж харсан. Тэгээд яг ингээд хүмүүст ингээд миний тайлбарлаж байгаа нэг жоохон юм юу тустай юм шиг байна. Харин ойлгомжтой тустай юм шиг байна. Тэгээд харин логиктой тайлбарлах юм аа гэдэг юм. Тэгэхээр ингээд яг хүмүүст нэгэнт ингээд нэг олон өнцгөөс нь ингээд огтлцоог нь ойлгочхоор аль талаас нь тайлбарлавал яаж тайлбарлавал хүнд хүрэх болоо гэж л бодож байгаа. Түүнээс бол би одоо цагаан хоолны ресторантай хүн биш. Тийм одоо бүтээгдэхүүнүүд зардаг биш. Тэр хүн хооллоо багасгуул надад одоо тийм ашиг орж ирэхгүй юм байна. Хоолно. Тэгээд одоо нийт одоо орчин маань гоё болоосаа л гэдэг үднэс ингээ яриад байгаа. Нэг хүн ч гэсэн бас арай нэг эрүүл байгаасаа. Яг үнэ. Тоонот гэрээ төршөө тулаад явдаг нь хоёр баг нь байдгийн адил
Ир им хоёр хоёулаа л төвшин сайхан төвшин сайхан байхын үнд чи өөрөө эрүүл байх гэдэг шүү дээ. Эрүүл байхын тулд та нөгөө түрүү маш чухал юм хэлсэн. Хүнс гэдэг үг чинь хүн эс. Амар оруулж байгаа юм чи эсэд очиж нөлөөлнө гээл хэдүүлээ ухчих юм бол уул нь таны эдгээр нэг ингээл хүндрээл те. Заавал олон бат ном уншаад заавал ингэж байх ерөөсөө шаардлагагүй юм билээ шүү дээ. Ууг нь бол тэгээд нийгмийн соён гэгэрэл тийм эрүүл мэндийн суур ойлголтын төлөө ингээд та бүр ингээд гөрөөнийхөө судсыг одоо өстө хоёулаа гарч ирээд тасардаг бол тасархаар л ярьж шүү дээ. Ер нь бол тийм ээ. Аль хатар утсан нөгөө чин зүрх сэтгэлээсээ энерги зарцуулж байгаа болохоор яг тэр чин бүр ингээд мэдэгдээд, мэдрэгдээд, баригдаад, тэмтрэгдээд байсан. Тэгээд энийг бас танд дамжуулъя. Тэгээд та дөрөв за нөгөө хүмүүс тэгээд тэр тухай ярьчихсан ингээд. Тэгвэл таны ойлголтыг одоо би эр хүнээс нь асуух гэдэг юм тий. Аваа гахаага өвөөгөө ингээд тэр сайхан хүмүүсийг хараад өсөөд багтал авч төрсөн хүн Монгол эр хүн гэж ер нь танихаар хэнийг хэлэх вэ гэж танаас асуувал. Одоо бол ингээд байгаа. Өсөө хүний итгэл даахаа ерөөсөө итгэл дааж чадхаа болцсон гэх юм уу та. Тэр нэг хүний ер нь нэг хамгийн гол чанар чинь ер нь хүний итгэлийг одоо хүн танд итгэжээвэл та нэг арай нэг боломжийн хүн байна. Бусад хүн танд итгэжээвэл та нэг арай нэг голчтой яваад байгаа юм байна гэж ойлгохоор юм байл. Хинч итгэхгүй байвал уучлаарай болж байгаа юм байна л гэж ойлгох юм. За тэгэхээр нэг тэр хүний итгэлийг нөгөө даана юм уу хүнд одоо итгэх одоо тийм хандлага төрүүлнэ гэдэг нь өөрөө өстой тэр нэг боловсрал одоо өөрийгөө олох хүмүүжил юм байл л дээ. Хүмүүжил. Одооны хүүхдүүд бол залуучууд бол тийм хүмүүжил ер нь маш цөөхөн бодож байгаа тийм хүмүүжил. Тэгээ нэг сайхан 4-7 хоногт би нэг боловсролын хэлэлцүүлэг гэдэг юм арга хэмжээндээр очсон. Тэгээ тэн дээр бол ер нь миний хувьд бол энэ боловсролын системийг маш их шүүмжилдэг. Дотрооч тэр тэгээд яагаад шүүмжилж яах вэ гэхээр угаасаа нөгөө энэ суурь нөгөө баруунаас тавигдсан учраас баруунаас угаасаа хүн төрлөختний нөгөө уулчлах тийм системийн үүднээс одоо энэ боловсролын систем угсрагдсан учраас тэрнийхээ зохиолоор л явж байгаа. Одоо тэгээд шууд одоо буруутгах нь ч одоо хэцүү болчиход байгаа. Гэхдээ миний харж байгаагаар бол хүн энэ боловсролын систем бол хүүхдийг бага ангид нь зөвхөн ерөөсөө хүн болгох хичээлүүд л ороосоо гэж боддог. Тэр л одоо алдагдсан байна л гэж үзэж байгаа. Дээр үед бол тэр ахмадуудаас эмээдэг, тэгэл байглаа хайрладаг, айхтар буруу юм хийх одоо тийм одоо бусдыг гэмтэх юм, бусдыг хордолж одоо тиймэрхүү үйлдэл хийн гэдэг бол юм байж болохгүй. Тийм одоо амтан зовоох, энэ зүгээр мөрөөрөө явж байгаа амтан алах энэ чинь бол байж болохгүй үйлдэл шүү дээ. Нүгэл. Тэд нэр яг тийм одоо хүмүүжлийг хаана хэн олгосноо гэхээр ахмадууд аав ээж энэ олгосон байна. Одоо ингээд нэгэнт ингээд системээрээ тийм одоо хүмүүжил багассан ийм тохиолдолд бол боловсролын энэ тогтолцоонд миний одоо бодлоор бол зөвхөн бага ангид нь бол нэг ч одоо шинжлэх ухааны хичээл орохгүйгээр зөвхөн зөв хүн болох, байглаа хайрлах, өөрийгөө хайрлах, аав ээжигээ хайрлах, гараа угаад сурах, ариун цэвэр сахих гэх мэтчлэн ингээд зөвхөн зөв хүн болох, бусдыг хайрлах, байглаа хайрлах, амьтныг хайрлах. Ийм одоо хөтөлбөрүүд хэрэгжүүлээд
Тэр дунд ангиас нь эхлээд тэр одоо дунд ангиас нь эхлээд шинжлэх ухааны мэдлэгүүд ингээс өгөөд явхад бол оройтхгүй гэж миний хувьд харж байгаа. Яагаад гэх юм бол нэг бид нэр багадаа ч гэсэн хардаг те одоо нэг өржих хуваах үйлдэлийг одоо хичнээн анги дамнуулж ингэж заагаад байдаг үлээ. Тэ. Тэр чинь хайрын цаг үрээд л байгаад байгаа. Миний харж байгаагаар бол. Тэгэхээр багангид нь бол яг зөвхөн хүн болох жинхэнэ одоо энэ дэлхийн иргэн болох байгалаа хайрлсан, хүнийг хайрлсан тийм иргэн. Ингэх юм бол бидний одоо дараагийн үеэлд бүгдээрээ гоё одоо гэгээлэг нийгэм гарч ирээд энэ улс орноо буюу улс орноо гэлтгүүгээр дэлхийг авч явах хэмжээний юм сэтгэлтэй хүмүүс төрөх байхаа л гэж боддог. Харин тийм ээ ууд нь бид нар чинь тийм өгдөөцсөн өсөөчүүдээ тий нэг сүүлийн хэдэн зуун жил л нэг жоохон ингээд төөрөөд мөрөө галлаад тэгээ одоо бас яг ухарч эргэж хараад түүх гэдэг чинь өөрөө түүх гэсэн үг шүү дээ. Боломжтой бүх сайхан зүйлсийг нь түүж аваад ингээд яхад бол биднэрт судар ном за тэр туйлстай бүх зүйрцсэн үг хэлц үгэндээ бүгднийг шингээгээд үлдээсэн тийм баялаг өв сантай газар доорооч өв сантай дээрээч өв сантай ийм сайхан арт түмэн байх юм. Тэгээд өөрийгөө дотоод сэтгэлийн ертөнцөөр аялах боломж олгоод энэ сайхан тансаг ертөнцөөр аялсанд дахин талархъя. Тэгээд гүмөр хөрөлдөөний маань хоёр уламжлалт асуулт байдгийн. Нэг нь одоо цагийн гайхамшигыг та хэлээч гэвэл хэрхэн хэлэх вэ? Өргөн хүрээгээр ч болно, өнгөц хүрээгээр ч болно, гүйхэн ч байж болно, гүнзгий ч байж болно. Та яг одоо цагийн гайхамшигыг аль талаас нь харж байна вэ? Хоёр талаас нь тайлбарламаар санагчлаа. Хамгийн нэгдүгээрт бол энэ технологид үнэхээр одоо талархалтай байгаа энэ технологи ингэж хөгжиж байгаа. Учир нь бол зөвхөн энэ технологи ингэж хөгжснөөрөө бид бүгд энэ их ариун мэдээллийг авах боломжтой болж байгаа. Зөвхөн технологи хөгжснөөрөө. За нөгөө талаас нь бол ингэж нөгөө дотоод руугаа ингэж өнгөх боломж асар их нэмэгдэж байгаа. Бүх одоо энэ хүн төрөлхтөнд нэг жишээ нь одоо энэ агаар болтны мэдлэг. Энэ чинь 1997 онд бол ном гарсан. Тэр ном бол бас ийм хэмжээнд гэж газар аваагүй. Тэгээд тэр номноос суралцсан агаар хоолтнууд дэлхийн өнцөг болон бүрт амжилт гаргасан агаар хоолтнууд өөрсдийн ингээд нөгөө сошиал өөрсдийн одоо бодсараа олон нийтэд түгээж байгаа. Ингээд дэлхийн одоо улс орон болгонд энэ агаар хоолтны олон улсын хурлууд ер нь болж байгаа. Тэгэхээр энэ зөвхөн энэ агаар хоолтны талаар мэддэг гэхэд ингээд ямар хувцастайд харж байна уу? Энэ нь бол хүмүүсийг өөрийнхөө дотоод руу ингэж өнгөөхөд хоол гэдэг чинь юу юм бэ? Ер нь би одоо яах гэж одоо энэ амьдраад байгаа бэ? Тэр гэдгийг бодуулахад хүртэл ингэж сарх нөлөөлж байгаа. Тэгэхээр энэ цаг үе бол яалтчгүй нэг алтан ирэн бид бүгдийг ингэж би хэм бэ? Би яах гэж одоо энэ дэлхийд төрсөн бэ? Ямар үүрэгтэй вэ гэдгийг бодуулах асар олон мэдээлэлтэй бид нарыг уулзуулж өгч байгаа. Тэр нь ингээд энэ технологи ингэж хөргөн дэлгэр өгч байгаа нь бидний мэдээлэл илүү их гүнзгий хайх боломжийг бүрдүүлж байгаа. Энэ хоёр бол үнэхээр суу боломж байна л гэж харж байгаа. Бүр үнээр талархал шүү тий. Бүр үнэхээр гайхмаар. Ээж алтан хэллэгээс хорвоо дээр мэдлээд их дэлхий хүлээж аваад за энэ хүртэл наслахад танд одоо талархах хүн зөндөө байгаа мэдээж хүний амьдралд. Тэгээд сүүлийн маань хэсэг болохоор талархлын хэсэг энэ хэсгийг танд үлдээж байна. Яг талархал гэхээр бол яг мэдээж хүн чинь хамгийн эхлээд аав ээжтэй талархах юм билээ. Хамгийн нэгдүгээрт. За яагаад аав ээжтэй талархаж байгаа вэ хамгийн эхлээд гэхээр
энийг бас тайлбарламар санагчлаа. Нарны бяцлаглалын багш нөгөө сан йоги Ума Санкар багш маань тайлбарлаж өгсөн байна. Өөрөө болохоор ингээд бяцлаглалаараа яг мэдэрсэн юм билээ. Яг энэ мэдрэмжийг, ойлголтыг тэгээд аав ээж хоёр бурхан гэдэг штэ. Хүн болгон аав ээж хоёр бурхан юм аа. Тэгээд аав ээж яагаад аав ээж хоёр бурхан юм бэ гэдгийг хинж тайлбарлаж байгааг. Аав ээж хоёр ч бурхан штэ. Би чамайг төрөөж гисэн штэ. Тэгээд бурхан гэж л тайлбарлалаа. Тэгээд нарны бяцлаглалын багш болохоор нэг сургалтын дээр ингэж тайлбарлаж өгсөн. Энэ дэлхий дээр амийг зөвхөн бурхан бүтээдэг. Ам бүтээхийг махан биеийг бол аав ээж хоёр. За махан биеийг бол бүр одоо бол ингээд лаборатори дургуулад ч бүтээж чинь те. Ам гэдэг зүйлийг бол зөвхөн бурхан бүтээдэг. Тэгэнгүүт нөгөө хүн чинь нөгөө хамгийн анх нөгөө ихийн хэмлээд үр бий болоход ингээд бэлгийн харилцаанд орж байгаад аав ээж хоёр хоёулаа ингээд дур тавих агшинд хүний тарих ингээд бүр ажиллагаагүй тийм нэг трансын төлөвт ордог. Яг энэ трансын төлөвт тарих ингээд трансын төвшөнд орсон байх үед л зөвхөн биед ингээд гадны энергиуд орж ирэх боломж үүсдэг. Нөгөөтэйг энэ дээр яагаад ингэдэг вэ гэхээр энэ ховсынхан дээр ч одоо хэрэглэгддэг энэ хүмүүс арх бити угаараач гэж ярьдаг нь бол арх уусан нөгөө тохиолдолд тархины ажиллагаа ингээд дарангуудагдчихаар янз бүрийн нөгөө гадны битүүд орж ирээд байдаг. Энэ төр гээд энэ ерөөсөө ингээд технологи нь угаасаа ингээд зөвхөн тарих ажиллагаагүй байж иж бие рүү ингэж гадны энерглэг одоо хэлбэлцэл орж ирэх боломж үүсдэг юм байна. Тэгээд яг тэр трансын аав ээж хоёрын тэр трансын одоо тэр торгон агшинд зөвхөн тэр нөгөө бурхнаас энерги орж ирээд ам үүсэх боломж нь үүсдэг. Яг тухайн одоо тэр таны ам үүсэх тэр агшинд аав ээж хоёр ч хүн байсан юм аа. Бурхан төлөвт оршиж байсан юм аа. Бурханы трансын төлөвт оршиж байсан юм аа гэж. Ийм учраас таны аав ээж хоёр бол жинхэнэ бурхан юм аа гэж байна. Тэгээд үүнийг бол одоо ямар ч одоо зүйлээр үгүйсгэх боломжгүй. Тийм бурхтууд учраас аав ээжтэй хамгийн эхлээд талархах ёстой, аав ээжтэй хамгийн эхлээд мөрөгчөөд араад нь өөрсдийнхөө тэр шүтэн дэ очиж мөрөгцгөө гэж тайлбарлаж өгсөн. Тэгээд тэрийг сонссон бүх одоо суралцагч нар маань бүгдээрээ үйлсэн, би тайлбарлаж байгаа үйлсэн. Тэгээд яалтчгүй ингээд бодохоор бол яг тухайн тэр агшинд бол үнэхээр бурхан байсан юм байна. Өөр одоо ам үүсгэх одоо тэр хүчин байхгүй. Тэгээд энийг ингээд тайлбарлахаар одоо жишээ нь гэр бүлүүдэд өчнөө олон зүйлсүүд болдог байж байгаа. Ингээд аав ээжтэй бас ингээд талархдаг хүмүүс байгаагаар зөксөхгүй ингээд нөгөө гомддог тий хүмүүс ч өсөндөө байд юм бэл. Тэгэхээр хүн болгон энэ дэлхийд ирэхдээ тодорхой ингэж нэг юм хөтөлбөртэй ирд юм байна л та. Тэгтэл тэр хөтөлбөрийг ингэж одоо сайн ч бай муу ч бай тэр хөтөлбөрийг ингэж үйлдэл болох энэ боломж хөтөлбөрийг одоо мэдрэх энэ хөтөлбөрт суралцах энэ боломжийг үүсгэж өгч байгаа. Хамгийн эхний тэр хоёр бурхтуудад бүр ямар ч тохиолдолд гомдол ирэхгүй байд юм. Бүр ямар ч тохиолдолд. Тэгэхээр үүнийг ойлгоод ингээд одоо аав ээжтэй ямар нэгэн тийм гомдолт хийсэн хүмүүс байх юм бол яг энэ шалтгаанаас
зөвхөн энэ шалтгааныг бодоод уучлах хэрэгтэй юм бэл. Талархах хэрэгтэй юм бэл. Тэгээд тийм бол тухайн хүний нэг зам нь бүр нээгдэж өгт юм. Тийм ч учраас ингээд арьс талаас нь бодсон аав ээж хоёр бол үнэхээр хамгийн ихний талархууштай хоёр бодоод байна. Тэгээд түүний дараагаар бол мэдээж бүхэндээ их усан 600 хамаг амтан гэж бодож шиндүүл гэдэг зүгээр яг бүх оршихуйд талархалтай байдгаа. Гялалда ээж авдаа талархахын учрыг гүн гүнзгий тэгээд их үнэхээр л бурхан гээд бүгдөрөө л ярьдаг мөртлөө хүн өөрийнхөө л ойлгодог л байх л та тийм ээ. Гэхдээ тэрийг ингээд бас арай гоё ингээд дэлгэрүүлээд нэрээ тийм байж тээ гэд дотоод эрдэм бэлгэлсэнд маш их баярлалаа. Энэ бол үнэхээр сайхан тайлбартай талархал байлаа. Талархлыг танд эргээгээд дэвшүүлье. Энэ яг мэдлэг нь юу гэсэн шүү нэрэ. Энэ мэдлэгч нөгөө бабажи гэдэг гигантны явуулсан мэдээлэл адислал гэсэн. Бабажи гэдэг гигант нь болохоор олон одоо бяцлагч нарын ярьдгаар бол энэ 5 ертөнцид ганцаараа хөндлөн голдгүй аялдаг, гэрлэн биеэр аялдаг тийм гигант гэж ярьдаг, ам дамжин яригддаг. 1500 жилийн өмнө амьдарч байсан, 1600 жилийн өмнө амьдарч байсан тийм гигант. Тэгээд нарны бяцлаглалын багш болохоор өөрөө гэрлэн биеэр 2 удаа ярьж мэдлэг арилсан гэсэн. Тэгээд гямлан нуруунд бяцлагаад явж хахтан тэгээд тэр гигантны үзүүлсэн уламжилсан мэдлэг юм байлээ. Бас нөгөө их өсвөрийн бас ингэж мэдлэгийнхаа их өсвөрийг одоо тайлбарлаж авах хэрэгтэй. Тэгэхгүй бол би ямар олж мэдсэн биш үү ингэж талархалтай хүлээж авсан бас хэн нэгэн юм байгаад. Надад бас тэр Ганбаатар гээд Данаачвын Ганбаатар гээд зохиолч ах хэлжсэн. Одооны хүмүүст ер нь нийт даяараа нэг дутагдал байгаа. Яг өөрөө түүнийг олж мэдээд тууллаасаа танин мэдсэн болж байна. Яг таны саяны гаргасан энэ эрхэм хүндэт сэтгэлийг гаргаж явах маш чухал юм шүү. Тэр хүн тэгж хэлсэн юм аа. Энэ хүн ингэж хэлсэн юм аа. Би ийм номноос ингэж хэлсэн юм аа. Энэ өгүүлбэрийг дашдарж нацаг дор тэгээд бичсэн байдаг юм аа. Тэгээд би улбаалсан юм аа гэж ярьж байх юм бол одоо их одоогийнхоор бол боловсралтай тийм ээ. Тийм хүн байдаг юм шүү гэж сануулж ирсэн. Тэгээд та бол тэрийг одоо их сайхан уламжлаж биднэрт өгөхдөө ийм их сурвалжаас ингэсэн шүү гэж өгж байгаа нь бол үнэхээр одоо бахархмаар байна. Энийг би бас их боддгийн ингээд одоо хөөрөлт хүмүүнтэй ярилцахын ийм боломж олдвол заавал хэрвээ тийм боломж нь гарч ирвэл их сурвалжуудыг нь заавал хийх юм шүү гэд. Тэгээ ийм сайхан нөгөө нэг боловсролыг дахиж биднэрт өгөөд өөрийнхөө биеэр ингээд үзүүлсэнд маш их гялалаа. Тэгээ та бүхэн нэлээд сайхан хөрөлдсөн байна. Монголд маань одоо 23 цаг шахуу болж байна. Амралтынхаа өдрөөс хамгийн үнцэнтэй цагаа зарцуулсанд нэгэн талархаж байгаагаа илэрхийлье. Тэгээд нөгөө усчиг агаашиг хүмүүст маш их хэрэгтэй. Цагаан мөртэй гэгээ хоёртой тантай ярилцахад маш сайхан байлаа. Тэгээд өөртөө хамгийн сайхан танд мөсөн юм. За гэлэж байна. Тэгээд танд бас та бүдэд ингээ үзэж байгаа хүмүүстэй бас талархаж байна. Тэгээд бид бүгд энэ дэлхий дээр өрөөсөн энэ энерги гэдэг зүйлийг л ойлгох гэж ирсэн юм байлээ. Тэгээд энийг мэдрэх олон аргууд байдаг ч юм. Ингээ зүрхэндээ хайраар мэдрэх нь бол хамгийн нийтлэг бөгөөд хамгийн одоо өөрт тустай, түмэнд тустай арга юм байна. Энэ хайр, зүрхэнд хайр гэдэг зүйлээ ойлгох ингэж мэдрээд хамгийн хайртай хэнийг нэгэ ингээ бодоод гэсэн ч эхлээ мэдрэгдтээ. Тэгээ энэ зүрхнийхээ хайрыг ойлгох ингэж томруулж ойр орчныхоо хүмүүст одоо мэдрэгдэх үйц гэж цацруулж яваарай.
гэж хүсэж байна. Тэгээд энэ үйлдэл нь бол таны эргэн тойрныг гэрэлтүүлээд зогсохгүй нийт олонний уур амьсгал нөлөөлөх үс улмаар улс орон дэлхийдээ нөлөөлөх үс тийм чухал үйлдэл болдгийм байлээ. Тэгээд бүгдээрээ хамтдаа ингээд дэлхийгээ Монгол улсаа хөгжүүлээд Монгол улсаа гоё болгоод бас улмаар дэлхийгээ бас гоё болгоцгоё гэж уриалж байна. Хятада таны сайхан уриалгаар хоёулаа хөрөлдөөнө жаргая. Тэгээд маргаашчууд шинэ 7 хоног эхлэх гэж байгаа. Шинэ 7 хоногоо элчтэй гэрэлтэй дулаан зүрх төрөн хараараа сайхан эхлүүлээрэ гэж хүссэн ёо. Тэгээд сайхан амраарай. Маш их баярлалаа. Баярлалаа. За зүмөр баяртай. За.